За сайн байна уу? Та бүхэндээ манай подкастыг сонсч бод баярлалаа. За өнөөдрийн манай зочин бол маш сонирхолтой зүйлийг ярихаар ирсэн хүн байна. За энэ хүн бол Монгол улсын түүхийг одоо 40 орчим жил судалж байгаа. Тэгээ саяхан бас Ватиканы нууц архиваар одоо орж Монголын одоо эзэн хаадын бичижсэн захиануудыг бас судлаад ирсэн. За энэ хүн бол өөрөө бол одоо үндсэн мэргэжил нь бол хүний эмч анагаах ухааны одоо доктор профессор мэргэжилтэй. Тэр дундаа бүр Азийн шүдний холбооны одоо тэргүүнээр ажилладаг. Тэгээ яриад байвал одоо маш олон одоо гавья байгуулсан хүн байгаа. Одоо чинь одоо Япон Монголын одоо хамтарсан судалгааны эмнэлгийг одоо байгуулцахад оролцсон ийм чухал хүн байгаа. За тэгээ манай өнөөдрийн зочин бол хотын хараа чуулганы пастор Амра пастор ирсэн байна. Танд өнөөдөр цаг зав гаргаж ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Энэ сайхан тэр олон юмыг үзэж хардгууч гэсэн яг энэ бас сонирхолтой подкастынхаа зочноор бас урьсанд маш их баярлалаа. Баярлалаа. За шууд одоо сонирхолтой сэдвлэг оръё. Ватиканы нууц одоо архив руу орсон гэж юм л да. За энэ юу нэгж хүн болгон ороод идэг зүйл юм уу? Яаж юу тийшээ нэвтрв? За ер нь Ватиканы нууц архив гэдэг бол ерөнхийдөө Ромын Поп болон одоо Ромын Попын одоо нэгдүгээр хөрвөлөл одоо 2-р зуунаас ихсэн одоо хүртэл Ромын Поптай харилцаж байсан одоо төрийн тэргүүн хаадуудын болон бүх одоо захидал мэдээлэл тэдгээрийг явуулж исэн харилцаа холбоог одоо хадгалдаг тийм онцгой архив байдаг. Энэ бол ерөнхийдөө Vatican Secret Archives гэдэг саяхнаас бол Vatican Apostolic Archive гэдэг энэ дээр бас сая бас орох танилцах бас энэ болцоо олдсон. Тэгээд энэ ерөнхийдөө болцоо бол нэгдүгээрт надтай хамт бол ерөнхийдөө Кембрижийн сургууль доктор хамгаалсан Баяр жаргал доктор бит хоёр бас энэ Монгол улсад байж байгаа Ватиканы төлөөлөгчийн газрын кардинал бас Жоржо Маренго гэдэг хүний дэмжлэгтэйгээр бид нар энэ одоо чухал Монголын түүхийн холбогдлолтой онцгой энэ архивд орлоо. За энэ архиваас одоо яг өмнө бас одоо олон жил судалсан хүнүүд бол ерөнхийдөө гадралж байсан баг. Тэгээд яг хамгийн сонирхолтой тийм Монголын одоо Христ итгэлтэй төвөгтэй холбоотой ийм баримтууд юу байв та? За ер нь судлаач хүний хувьд бид нэр ялангуяа их сурвалжууд баримт мөн энэ нотлоход баримтыг л ерөнхийдөө ирж хайдаг хүн байгаа. Би өөрөө бас тодорхой хэмжээгээр бас анагаахын шинжилгээ ухааны сургуулийн эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан хүний хувьд бол аль болохоор баримтад нотлогоод судалгаатай ажил хийх. Тэгээ ялангуяа Монголынхаа түүхийн одоо бидний эртний эртгэл үншлийн түүх, Монголын хүчрэг байсан түүхтэй холбоотой улбаатаа судалж явах энэ одоо өнгөрсөн 40 жилийн хугацаанд юу харсан байг бол ерөнхийдөө бидний нэлээд олон одоо түүхийн холбогдлолтой нарийн онцгой нууц бичиг баримтууд бол одоо Ватиканы архивд хадгалагдж байдаг. Тэгэхээр энэ архивд бас тэр болгон хос хүмүүсийг орлох болцоо одоо өгдгүү үзүүлдэггүй тийм байсан. Тэгэхээр энэ дээр орж Монголын түүхийн бас нэгэн шинэ хуудас, нэг шинэ нээлтийг яг нээлтгэхээс илүү энэ rediscovery л да. Rediscovery. Тэгээ дахин нэгээд монголчууд ард түмэнд бас ярих, тунхаглах, мөн ойлгуулах энэ бас болцоо олдсон. За энэ ер нь бол та бүд мэдж байгаа 2023 онд ерөнхийдөө Ромын одоо Поп Францис Монгол улсад анх удаа Ромын Поп айлчилж байгаад Монголын бас одоо төрийн тэргүүн хөрсөхгүй бид нар бол Ромын одоо Гүй хааны одоо захиаг бол одоо онцгой сканерцсан одоо дээд зэргийн наривчлалтай тэр захианы ихийг биелүүлж байсан. Яг тэр захиатай адилхан төстэй Монголын хаадын, Монголын жанждын, Монголын хаттын одоо харилцаж исэн захиа баримтууд тэдгээртэй холбоожсэн одоо Ромын Попын захиа тэр зүйлүүдийг харах болцоолцсон. Миний сонссноор та бол Монгол улсын одоо их хаадын үеийн хаадууд бол Христэд итгэдэг байсан гэж үздэг гэж. За энэ тал дээр танд баримт байна уу? За ер нь 2023 онд бол ерөнхийдөө Германы Виттенбергийн их сургууль дээр бол Монголын хаадууд болон Ромын Попын корреспонденс буюу 13 дугаар зууны үеийн ингээд нэг том олон улсын хурал болж исэн. Тэр олон улсын хуралд бас би оролцох болцоотой байж исэн. За ер нь
яагаад Монголын хаадын ихтгэл үнэмшлийн илүү их гүнзгий судлах болсон гэдэг нь бол ерөнхийдөө миний одоо Монгол хүн болж төрсний бас нэг тийм түүхэн үүрэг хариуцлага болов гэж бодож байгаа. Хувь зайны ирэхээр бас баг залуугаас одоо Кубоос сурах дараад нь Японы Токиогийн сургууль докторийн зэрэг хамгаалаад энэ бас тодорхой хэмжээгээр одоо бас олон хэл эзэмшээд Монголынхын түүхийн монгол хэл дээр байхгүй олон түүхийн баримт энэ одоо зүйлүүдийг уншиж байхад бидний түүх бол гайхамшигтай түүх байсныг бид нэр одоо тэртээ дургүй бид нэр мэдж байгаа. Гэтэл энэ гайхамшигтай түүхийг бүтээсэн мотивашн юу вэ? Энэ түүхийг би яагаад хийх болсон юм? Жишээлбэл энэ бүх зүйлүүд нь нэгэн дуудлага, мөрөөдөл, зорилго байсан байна. Энэ нэгэн зүгээр нэг дайны хинэтэй, зүгээр нэг дайнч зэрлэгүүдийн хийдэг ажил биш байсан юм байна. Тэгэхээр энэ зүйлүүдийг ингээд харж байхад энэ хүн эдгээр бүх түүхэн баримтууд дээрээс нь харж байхад судалгаа эмч хүний хувьд бас эмзээд ингээд одоо онцлоод дүгнэлт хийж байхад бол ерөөдөө бидний ихтгэл үнэмшил бол яг өнөөдрийнхээс илүү тэд нар маш их гүнзгий ихтгэл үнэмшилтэй тэр ихтгэл үнэмшил нь бол ерөөдөө Христ итгэлтэй холбоотой байсан гэдгийг 4, 5 дугаар, 6 дугаар зууны үеийн бас Монголын одоо нутгаас олдсон хүнүүгийн олдуруудаас мөн дээрээс нь Монголын хаадуудын загтал харилцаануудаас ингэж илүү их гүнзгий харагдаж байгаа. Гэсэн хэдийч бидний түүхийнхаа уналтын үед бол бидний ихтгэл үнэмшлийг хожимд орж ирсэн бидний ихтгэл үнэмшилтэй болон Монголын ой иргэд бол тодорхой нэг хэсэг хүмүүсийн ихтгэл үнэмшилтэй хольж хутгах. Бидний ихтгэл үнэмшлийг ямар нэгэн цөөнх юм уу эсвэл одоо бидний одоо ихтгэл үнэмшилтэй хэтэрхий хольсноос болоо бидний ихтгэл үнэмшлийг маш их саармагжуулах, үгүйсгэх тийм байсан учраас яагаад бид нэр одоо энэ Христ итгэлтэй юугаар холбоотой гэдгийг тэрэн судлах нь миний бас одоо сонирхол байсан гэж хэлэх үлээ. За тэгэхээр одоо яг за хорхогтой хат нь одоо бол жишээ нь одоо итгэгч байсан гэдгийг дэлхийд даяар мэдж байгаа. За хэд бүх жанжин тийм ээ. За өөр одоо тэдгээрээс өөр хаадууд ч юм уу илүү нөлөө бүхий тийм хүмүүс байсан юм уу? За эхлээд та яг нэр хэлээч. Тэрийг би Христ итгэгч байсан гэж боддог. Тэгээд дараа нь та баримтуудын танилцуул. За ер нь бол монголчуудын Христ итгэлийн талаар бол ерөнхийдөө одоо Монголын нэлээд олон олдрууд байгаа тийм үү? Жишээлбэл Ховд аймгийн Улаанхайрхан сумын юм уу? Эсвэл Булган аймгийн Хотог өндрөөс олж сэрсэн одоо олон өшөөд урсгалын баримт бичгүүд дээр байж байна. Дээрээс нь бол ерөнхийдөө яг түүхэнд бичиж үлдээсэн нь бол мэдээ сурхтан, Монголын жанжин хит буулах, байж үз жанжин, за дээрээс нь салчигдай жанжин гэдэг юм уу? Тэр Христ итгэлтэй байсан гэдгийг бид нэр Христ итгэлийг ерөнхийдөө жоохон салангад одоо юу гэдэг. Гэтэл нөгөө Монгол улсын их сургуулиас гарсан түүхийн ном дээр бол Монголын эзэнт гүрний бүрдүүлжсэн 6 аймгийн 4 нь бол Христ итгэлтэй гэсэн. Тийм үү? 8 Хэрээд, Онгод, Мэргэд аймаг. За дээрээс нь Уугуур аймаг бол бас тодорхой хэмжээгээр Христ итгэлтэйг хөлөөсөрсөн. Тэгэхээр энэ Христ итгэл гэдэг бол ерөнхийдөө эртээрүүд бол энэ зүгээр нэг иргэдийн гэхээсээ илүү тэр үндэсний тэр удирдагчийн тэр одоо трибал буюу овгийн удирдагчийн ихтгэл үнэмшил байдаг. Тэгээ тэр утгаас энэ латин хэлэн дээр үүдэг K regio K regio гэж байгаа. Хин удирдах байна, тэрний ихтгэл үнэмшил байна гэдэг. Тэгэхээр Монголын хаадуудын ихтгэл үнэмшил бол ерөнхийдөө Христ итгэлтэй байсан. Да ялангуяа шилбэл Хэрээдийн Ван хаан. Хэрээдийн Ван хаангийн дүү Жаха хаан буу гэдэг. Одоо Сорхтой хатны ээжийг Жаха хаан буу гэдэг. Гэтэл Жаха хаан буу биш, үг нь бол Яаков гэдэг нэр юм байна. Энийг Монголоосоо хятад руу галиглав буцаад буцаагаад болохоор Жаха хаан буу болгоцсон Яаков. Жишээлбэл Монголын хаад Маркус гэдэг Христ итгэлийн нэртэй. Жишээлбэл одоо Йоханнос гэдэг юм уу. Энэ олон зүйлүүдийг хараад нэрлүүл маш олон юм байгаа. Гэхдээ энийг би бол ерөнхийдөө Монголын одоо удирдлага, ноёлагч анги, цэргийн жанжид, стратегчид, хаад одоо болон одоо алтан ургийн гэрүүлийнхэн бол Христ итгэлтэй байсан гэдгийг бол ерөнхийдөө олон баримтуудаар илүү их дахин өдөр болгон шинээр гарч ирж байгаа. Энийг одоо хэн нэгэн үгүйсгээд байх аргагүй, би энийг одоо бас батлах гээд байхгүй. Энэ бидний нүдэн дээр өдөр болгон шинээр
ил гарч ирж байгаа зүйл байна. Эхнээс нь тэгдэг баримтуудыг дурдъя л да тийм ээ. За хамгийн алдартай одоо чинь мөнгөн мод гэж болох юм. Мөнгөн мод яагаад одоо Христ итгэлтэй холбоотой? Тэр зүгээр Европын гоё дизайнерын шийдэл юм биш үү? За юу гэдэм л да би дөнгөж Европод яваад ирлээ тийм үү. Европоор би ингээд шилбэл Ватиканаар ороод Ватиканы намын сангуцаа дээрээс нь Ромын эзэнт гүрний тэр гайхамшигтай 1-р зуунууд хийжсэн олон гайхамшигтай зүйлүүд Ромын жишээлбэл тэр Ватиканы Сан Басилико Петросын том үзэд байж байгаа Атилагийн Ромын Пап Лео 3-тай уулзжсэн зураг тэр хөөсөн одоо шавар ийм одоо баримл эднэр ингээ харж байхад энэ бүх зүйлүүд чинь л ерөнхийдөө бидний итгэл үншил бол ерөнхийдөө тодорхой хэмжээгээр бид нар холбоотой байсныг бас ингээ хэлж байгаа. Дээрээс нь Монголын одоо итгэл үншлийг бол ерөнхийдөө дахин хэлье. Ромын Поп буюу Латин Европ гэж ярьж ирсэн. Энэ бол ерөнхийдөө тухайн үеийн хүний одоо бид нэр хүн төрөлхтөнд мэдгэжсэн газар нутгийн 3-ны бараг 4-ний 1 шахуу тэр жижигхэн газар нутаг дээр Ромын Поп өдөрж ирсэн. Бусад энэ одоо жишээлбэл Византаас нааша Ортодокс энэ Хойд Африк тэгээ дээрээс нь одоо Евразийн хэсэг бол ерөнхийдөө дорны чуулган. Нэгөр хэлбэл одоо бидний хаар ярьдаг одоо дорны чуулган гэдэг бол одоо үе юм байгаа. Энэ хүмүүсүүд бол нэлээ итгэл үншилтэй эдгээрийн бас нарийн одоо түүхийн архив дээр бичиж үлдээгдсэн юм байгаа. Жишээл хамгийн наацхан нь Монголын Хэрээд аймгийн одоо жишээлбэл хан тэгээ ван одоо явж байгаа засан шуурганд ороод нөгөө санд Сержиустай уулзаад Есүс одоо үзэгдээ тэрийг авраад тэгээ 200 мянган хүнтэйгээ Хэрээдийн одоо хан Есүсийг хүлээж авсан тухай бүр мэр буюу хотын баримт бичгэн дээр нэг бол одоо Ватикан бичигдсэн тийм байгаа шүү дээ. Тийм баримт байгаа юу? Байгаа тийм. Хэрээдийн ван хэдийн үеийн Хэрээдийн ван байсан? Энэ бол 1092 онд 1092 онд бичсэн одоо Мерб хотод бичсэн захиан дээр Хэрээдийн ван хан биш шүү. Хэрээдийн за ван хэм бэлээд тэр үед бол ерөөдөө юу байгаагүй 200 мянган иргэдтэйгээ христийн шашныг хүлээж авсан. Тэгээд тэр нөгөө цасан шуурган дээр явж байгаа Марс Сержиустай уулзсан тухай тийм одоо баримтууд бас ингээд тэмдэглээд үлдсэн байгаа. Тэгэхээр бид нар бол харамсалтай энэ олон гайхамшигтай түүхийн баримтууд бол цаг хугацаа бас илүү түүхийн хугацаанд устгагдаж Монголын түүхийн маш олон сайхан одоо баримтууд устгагдсан та адилхан бидний итгэл үншлийн түүхтэй холбоотой юмнууд бол устгагдаж алга болсон. Гэхдээ аз болж би бас сая 3 сард Японд ороод Японы бас Монголын эзэнт гүрэн болон Христ итгэл гэдэг нэг том бас Эгами Намиогийн номыг худалдаж авсан. За энэ дээр бол Монголын эзэнт гүрний Христ итгэлийн бүх одоо эртний бушны чулуу эднэрийг баталгаажуулсан номнууд одоо Японы 1932 онд хийсэн номнууд байж байна. За дээрээс нь маш олон баримтжуулсан, баталгаажуулсан номнууд эд мөрийн баримтууд зурагжуулсан юмнууд байгаа учраас бид нар бол одоо үгүйсхийн аргагүй харин бидний төв биднээс булаагдаж бидний төв бидний өмнө одоо дарагдсан учраас бид нэр түүхээ мэдэхгүй нэг яг бид нар бол нэг ой төрсөн сармагчин гэдэг үү. Уг нь бол тийм биш юм байгаа. Түүхээ мэдэхгүй хүн тэнэглээл давтдаг байхгүй. Түүхээ мэдэхгүй учраас бид нэр ингээд тэнэглээ давтах гэдэг штэ. Тэгэхээр би бас монголчууд түүхээ битээ давтаасаа. Алдаа. Ирээдүг харъя гэвэл өнгөрснөө хар гэдэг шүү дээ. Тэгэхээр өмнөх зүг тогтлоо ойлгож чадахгүй бол дахиад алдаа гарах гэдэг юм тийм ээ. Тийм. Нэрэл одоо дэлхийн төв байсан одоо гүрнийг одоо тэг ганцхан одоо магадгүй нэгхэн жижигхэн одоо шашинтай байсан гэж үзэх ч юм уу. Одоо тэр Христ итгэлөөд огт байгаагүй гэж ярих нь өөрөө бас одоо нэг төрлийн жоохон доош нээж байгаа хэрэг байна л дээ. Дэлхийн төв болцсон байсан бүх юм байсан байгаа шүү дээ. Тэгэхээр дөрөв дээр засан шуурган дээр хинтээ таарсан гинэ. Би заа яг нэрээр мэрэггүй Марс Сержиус гэдэгтэй уулзсан гэж. Гигантын хүн юм байна. Тэг гигантын хүнтэй уулзаад тэгээд одоо чи Есүсийг хүлээж авуул гэд тодорхой хэмжээгээр тэр одоо тийм сүнслэг оршууд л ярилцаанууд болсон юм шиг байна. Тэгээд дараад нь бол тэд нэр Хэрээдийн хан 200 мянган хүнтэйгээ Христ итгэлийг хүлээж авсан гэж тэр бол түүхэн баримт дээр бичсэн байгаа.
гайхалтай. Сайхан яг өчигдөр би санаандгүй байж байгаад нэг Наполеоны эзэн одоо тэгээ дайралтын үе одоо тэгээ эзэрхийллийн үе Орос руу дайрж явах үеийн нэг зүйлийг үзсэн юм л да. Тэгээ Наполеоны өргөмөл хүү одоо нэг жанжин байсан ба. Тэгээ тэр одоо Оросд дайлаар мордож ороод тэгээд нөгөө тэнд бахан цэргүүдээ хөлдөж үхээд тэгээ буу юм болоод буцныг мэдчихэж шүү дээ. Тэр үед юу болсон гэхээр нэг удаа тэд нэг сүмийн гадаа байрлсан байхгүй. Тэгээд томчууд магадгүй сүмэн доторх юм цэргүүд нь очиж сүмийн ямиг тонж аваад нөгөө алтан загалмаа магалмыг нь аваад тэгээд нөгөө тэр ариун дарс марсыг нь бүгдийг нь ууж наргиц хингээд буу юм болсон байна. Тэгээд яг тэр жанжин бол тэр үйл явдалд оролцоогүй зүгээр тусдаа амарч исэн. Тэгсэн чинь шүн ирээд шүн нэг хүн одоо ламтан хаалгын тогшсон баг тэр одоо сүмийн. Тэгээд та нар одоо эндээс яваа. Тэгээ та нарын үр хүүхдүүд одоо энэ орсуудтай ингээд буцаагаад нэг хайрлах тийм юм болно. Энд чинь та нар үлдвэл бүгд өгч дуусна гэсэн. Тэгээ мэдээч одоо түүхэнд одоо мэдэж байгаа. Наполеон тэр дайралт одоо яаж тэр өвлөөс болж дууссан гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ тэр жанжины хувьд бол ухрахыг одоо хүссэн. Тэгээ маш олон хүмүүс тэрнийг буруу шааж ирсэн. Тэгээд үнэхээр одоо олон хүн алдсан ч тэр хүн ухраад маш олон зэргүүдээ амьд. Тэр хүний хувьд бол би зэргүүдээ л амьд гарч авч үлдмээр байна гэж үзсэн ба. Тэгээ ухарсан. Тэгээ маргааш нь мань хүн тэр нөгөө нэг маргааш нь шууд гарч яваа тэр хүнтэй гүйцэж ярих гээд нөгөө ламтангийн араас гарсан чинь цэргүүд нь тийм хүн байсныг мэдэхгүй байсан. Хүн ороогүй гэж хэлсэн. Тэгээд нөгөө ламнар дээр очиод нөгөө бүх ламнарыг царайг нарсан чинь шал өөр. Тэгсэн чинь нөгөө лам уулзсан хүнийхэн царай зурган дээр байж гинэ. Тэгээ энэ нөхөр хаана вэ? Энэтэй энэ хүнтэй би уулзах гэж байна. Тэгсэн чинь наад хүнтэй чинь уулзах боломжгүй. Яхаар уулзж уулзвал гэсэн чинь үхсэн гэж байгаа байхгүй. Тэгээ урд чинь нас урч юу болчих вэ гэд. Тэгээ надтай сайхан уулзсан гэд. Тэгсэн чинь наад хүн чинь 400 жилийн өмнө нас урсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг гигантик хүний сүнс мэд харагдсан те. Ямар нэгэн зүйл тэр хүнд хэлсэн ба. Тэр зүйлтээс адилхан сонсогдол. Тэ ер нь одоо ингээд та бүхэн ингээд ярианууд ярьж байхад би бол ерөнхийдөө хаваа бас энэ яриаг энэ ишлэгийг бас дурдах дуртай байдаг. Орчин үеийн Израиль улсыг үүсгэн байгуулагч анхны ерөнхий сайдсан Бен-Гурион хэлсэн үг байдаг. Хэрвээ та гайхамшигт итгэдэггүй бол реалист биш гэдэг байна. Тэгэхээр бидний амьдрал бол гайхамшиг байнга үргэлжилсээр. Тэгэхээр гайхамшиг гэдгийг бид нэр одоо юу гэдэг нь зүгээр ингээд нэг нисэх юм уу? Нэг тиймэрхүү юм биш. Бидний амьдралыг тэр юу гайхамшиг гэдгийг ойлгох уу? Эсвэл би бодож байгаа л доо. Өнөөдөр Монголоос Иерусалим хүртэл бол ерөнхийдөө Монгол энэ цэргийн одоо эсвэл эзэнт гүрний хамгийн том одоо зорилго бол ерөнхийдөө Иерусалимыг чөлөөлөх байсан 10,000 км-ийн зайтай. Тэгээд тэр үед тэр уул ус хүнд одоо хүчээр нөхцөл тэр олон зүйлүүдийг 695 мянган хүн амтай Монгол улс хуурай газрын 3/2-ыг эзэлсэн тэр том газар нутгийг эзлэхтэй биш Иерусалимыг чөлөөлөх тэр том тулаанд дуудлаганд явж байхдаа 220 сая хүн 20 сая хүнийг удирдан чиглүүлж манлайж заримд нь өөрсдөд нь эсэргүүцсэн хүмүүсийг ингээд өөрөөс нь 10 дахин 100 дахин хүчтэй хүмүүсүүдийг ялан дийлээд явж ирсэн гэдэг чинь нэг тийм бидний хувьд бол жинхэнэ гайхамшиг гэдэг бол бидний одоо нөгөө амьдрал дээр болж ирсэн. Энийг бол яг нөгөө Голливуудын кино байдаг шүү дээ. Нөгөө 300 Спартан гэдэг. Тэгээ 300 Спартанч үг нь бол бас зарим тохиолдолд бидэнтэй жоохон төстөвтөр төв түүхэд байгаа шүү дээ. Яг тэгвэл 695 мянган Монгол 220 сая хүн тэр 20 сая хүнтэй Хорезм 80 сая хүнтэй Хятад тэр 50 сая хүнтэй Багдадын халифатыг сая хүрэхгүй хүнтэй явна очиж тулаад ялан дийлнэ гэдэг бол магадгүй зүгээр өнөөдрийн биднэрээ бодлоор өстой нөгөө айгаад юм одоо нөгөө бидний хэлдгээр өстой нөгөө цацгараас сууж явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл бид нар чинь зөрөгтэй, хараатай, зоригтой явж ирсэн тийм л юм байгаа л да. Нэг баримт календар нэг түүхч хэтрүүлж хэлсэн байж магадгүй. Гэтэ Монгол тухайн үеийн Монгол Хятадыг эзлэн гэдэг бол Африкийн нэг жижиг орон өнөөгийн Америкийг эзлэхтэй адилхан гэж зүйрлсэн билээ. Тэгэхээр бүх итгэгчнэр бол ерөн санал нэгддэг л дээ одоо. Тэгээ Монголын эзэнт гүрнийг тэгээ бурхан гэж ямар нэгэн байдлаар босгоогүй байна гэж байхгүй. Чингис хаан ч өөрөө тэгээ бурхан алдуу болон дээрээ гараад тэгээ их дайны өмнө сайн 3 хоног мөн залбир 3 хоног уулан дээр байна гэдэг чинь тийм амархан ажил биш шүү дээ. Мацаг барихад яадаг үлээ бид нэр гэртээ. Гэтэл 3 хоног уулан дээр залбирна гэдэг чинь тэр энэ ертөнцийн бүтээгчтэй ямар нэгэн байдлаар заавал холбоотой хүн байжээ гэж үзээд байгаа. Та өнөөдөр ирсэн зочин маань болохоор яг энэ тал дээр маш их гоё юм баримтуудыг он сартаа ярьдаг те. Ийм хүн байгаагийн учраас бас
асуумаар л та түрүү Монголын цэрэг Иерусалимыг чөлөөлөхөөр явсан гэж байна шүү дээ. Гэтэл одоо энэ магадгүй Христ итгэлтнүүдийн хувьд одоо Иерусалим ариун хот гэж болох юм. Одоо юудэчүүдийн хувьд эсвэл исламын хувьд тэгвэл Монгол хүмүүс яагаад Иерусалимыг чөлөөлнө гэж. Тэгэхээр энэ бол нөгөө бас л дахиад бид нарын нөгөө дуудлага calling гэж ярьдаг. За бид нар бол энийг яг хувь хүний ambition биш. Нэг өдөртөгчийн амбиц биш. Дуудлага. Тэгээ энэ дуудлага бол ерөнхийдөө хаанаас ирдэг вэ гэвэл Тэнгэр газар бүтээсэн бурхнаас ирдэг болохоос биш. Би нэг гүн цэрэнгүүтээ биишээ тэнд айлдээ энэ улс орныг эзлэе гэж явдаг. Дуудлага байдаг. Энэ ихлээр нэгдэг бидний дуудлагатай холбоотой юм байсан. Хоёрдугаар ерөнхийдөө Монголын хаадын бичсэн захааны бараг дийлэнх хувь нь бол ерөнхийдөө Европтой хамтраад Иерусалимыг чөлөөлөё. Хамт эвсэл байгуулъя гэдэг. Яг өнөөдөр Америкийн нэгдсэн улс Иран руу ингээд Европтой хамт та нар ингээд хамт гэнгүү нөгөө хэд нь бүгд чадахгүйгээ суудчлаа штэ. Яг л тэр шиг Монгол явъя цугаараа эзлэе гэсэн чинь чөлөөлөе гэхэд нөгөө хэд нь үгүй суудсан. Тэгээ Монгол зэрэг явсан. 58 онд бид нар Багдадыг ерөнхийдөө буулгаж авсан. Энэ түүхэн дээр байж байгаа. 50 оны ерөнхийдөө энийг бол исламын төвчд маш их хараар бичдэг л дээ. 2 сая хүнийг устгасан нөгөө knowledge буюу мэдлэг гэдэг том новмын саныг ягаад тэгрээс мөрөн хөөх балаар уусч түүхийг ухраасан энэ төр гэл дээ. Энийг бол ерөнхийдөө Монгол хүн тэгээ дээрэс нь бас аз болж ерөнхийдөө энийг түүхийн баримтыг хамгийн нарийн судалдаг Иерусалимыг сургуулийн судлаачид бол тийм байгаагүй юм байна. Рашид Ад-Дини буюу Багдадын захирагчаар ажиллаж байгаа үед бол Монголын тэр knowledge ном одоо мэдлэг гэдэг номын сан бол маш их олон номоор өргөдөж аривчсныг бүр баталгаажуулсан эрдэм шинжилгээний ажлууд гарсан байгаа. За тэгээ Монгол цэрэг бол ерөнхийдөө дараад нь Алеппо, дараад нь Хомс, дараад нь тэр Иерусалимын юун дээр одоо чөлөөлөх том тулдаанд явж исэн эвсэл байгуулах гэдэг учраас Монгол цэрэг нэг цөөхөн армян цэрэгтэй тэгээ баг зэрэг Грузийн цэрэгтэй явж байсан. Магадгүй нутгийн замдаа бас хамт эсээ явж байсан баг. Тэгээ ерөнхийдөө бол исламын төвчид буюу 16 дугаар зууны үеийн Мамликийн төвчид яадаг л да. Одоо исламын төвчид нэлээх яадаг. 1260 оны 9 сарын 3-ны өдөр Иерусалимаас 120 км-ийн хойно байдаг Галил нуурын ойролцоо Айн Хораад гэж ярьдیں۔ Айн жалууд гэж арабаар хэлдэг. Энэ дээр бол ерөнхийдөө Монгол цэргийг мамлюкууд буцсагсан гэдэг. Яг энэ түүхийг л ингээ ярьдаг. Жишээл Оросын түүхчиж гисэн тийм нөгөө монголчуудыг буцсагсан л гэдэг. Яг үндэ бол бас тийм буцсагсан юм байхгүй шүү дээ. Айлсвал ингээ ярьдаг. Тэгэхээр түүх бол гуйл бол нэг ялагдагчид маш их байдлаар гуйлдаг. Гэхдээ Монгол цэрэг бол ерөнхийдөө Силвэ Шен гэж одоо судлаачийн хийсэн байгаа. Ер нь бол судлаачид бол ерөнхийдөө Монголын одоо цэрэг ерөнхийдөө Иерусалимыг чөлөөсөн гэдгийг ерөнхийдөө маш олон баталгаануудаар гаргаж ирж байгаа. Бүр 1300 онд Ромын Поп одоо Монгол цэрэг Иерусалимыг чөлөөснийг баярыг тэмдэглэе гэдэг бүр албан зарлиг эднэр гаргаж ирсэн тэр зөвлөж бас байгаа. Тэр баримт нь. Тий. Гайхалтай. Тэгээ бүр Английн хаан тэр чинь Жон 3 нөлөө Жон 4 нөлөө бүр ингээ бүр одоо баяр хүрхэхээр ингээ явж исэн тухай тэр бүх түүхэн баримтууд байна. Түрүүн таас хэлжсэн шүү дээ нөгөө Христийн шашинтнууд тэгээ Европын орнууд нийлээ загалмайтны дан бөөнөр нийлээд 9 удаа хийгээд бүгд бүтлгүүцсэн тий. Гэтэл монголчууд гэдэг хөнөختүүд тий хэний ч сонсоогүй байсан нөхдүүд л дорн зүгээс л нэг очир зүггүй хүмүүс гарч ирээл тэ ерөөсөө ялагдахгүй л байна гээл сураг сонсогдоод лсэн зүйлдээ нөгөөдөл нь тэнгэрэлчин байна мэн гээл тэгсэн чинь тэгээд нэг тийм үндэстэн болж таарсан гэдэг тий. Тэгэхээр нэрнгээсээ л одоо яг тухайн үеийн түүхийг харахаар хэрвээ монгол хүмүүс тэр тухайн үед бурхан Монголын эзэнт гүрнийг босгоогүй болвол өнөөдөр бид нар магадгүй тэгээ хүүхдүүдийнхээ октоодынхаа нүрийг заавалчгүй халахлах ёстой. Халахлахгүй бол чулуу шийдвэрлэн зодуулна гэдэг тийм дор байх байсан болов уу гэж бодож байна. Үнэхээр л одоо Европын орнууд бас олон удаа өөрсдөө ч бүр эзлэгдэхээ шахаж ирсэн түүхүүд байгаа тийм ээ. Тэгэхээр нэрнээсээ таны ярьдаг шиг одоо тэр манай Монголын түүхийг аягүй их доош нь хийж ярих гэдэг юм бэл. Жишээ нь нөгөө Палестин Израилийн дайн сүгэлд эхлэхэд яг Мухаммад хижаб гэж залуу цээжийг үсгэлж байгаад ингээ орилоод тэнцсэн байхгүй. Тэгээ бити энэ муслим орнуудаар оролт тийм ээ. Ром, Монголын эзэнт гүрэн, Перс бүгд муслим орноор оролцсон учраас сүрс юм а гэж ярьж байгаа байхгүй. Наадах ч гэсэн 2003 онд Саддам Хусейн хэлжсэн. Саддам Хусейн нөгөө Америк Ирак руу дарахаас өмнө Саддам Хусейн
800 жилийн тэртээ монголчууд ирээд манай бараг нусаа юу яагаад буц охиулжсэн гэсэн чинь хэдэн сарын дараа Садам буюу юу Окомноос өстө бар нэг хувхад цайцсан юм барьж ирээд нөгөө цаазын давсан дээр яасан шүү дээ. Одоо ч гэсэн ингээл Ираны түүхчид бас янз янзын яриад байгаа шүү дээ. Одоо манай орноор оролдвол инээ тэрэ гээд түүхэн хувь зээ зүгээр нэг хүний чанга ашгарснаар юм уу? Альсвал одоо юу? Энэ бол ерөнхийдөө бид нэр бас одоо зөрөгтэй, тууштай. Тэгтээ хүн төрөлхтний түүхэнд бас ийм ард түмэн цөөхөн л дөө. Тэгтээ тэдний нэг нь байж чадсан. Энэ бол бидний итгэл үнэмшил, бидний хараа зориг ямар их зоригтой байсан. Энийг бол ерөнхийдөө би бол ингэж боддог л дөө. Чингис хааны хэлсэн үгүүдийн өөрийнх нь одоо үгээр би бол мэдээч нөгөө хэлжсэн тийм үү. Одоо Чингис хааны итгэл үнэмшилтэй үнэмшилгүйгээл яг Монголын улс төвчний 149-өөд өөрийн хүчээр эзэн эс бол эцэг тэнгэрийн хайраар. Эцэг тэнгэр гэдэг үе монголчууд бурхан эзнээ тэнгэр гэдгийг одоогийн шиг бурхан гэж нэрлэдэг, тэнгэр гэж нэрлэдэг гэсэн. Одоогийн католик библиэлд тэнгэр бурхан гэж нэрлэдэг. Өөрийн хүчээр эзэн эс болоо, эцэг тэнгэрийн хайраар эзэн болоо, эцэг тэнгэрийн хайраар эсрэг дайснаа дарлаа би гэдэг. Тэгэхээр зөвхөн энэ баримтан дээр ингээл харахад тийм үү, энийг бол яг нугалдаг юм уу, айлсвал гуйлдаг хүмүүс бөөмөргөлтэй байсан гэл. Монголын их засаг хуулийн 49 дээр ерөнхийдөө янз янзын одоо итгэл үнэмшлийн бөөмөргөл мэрэг төлгийг хорцсон байсан. Тэгээ гих хвчлэн ийм зүйлүүдийг бид нөр өөрсдөө сайн судлах хэрэгтэй байхгүй юу? Санахыг тодруулбал бүр яг тэр хууль дээр хоригдсан байж байгаа юм. Их засаг хууль чинь ерөнхийдөө яг ингээд одоо их засаг хуулийг бол ерөнхийдөө бид нэр яг одоогоор бол энэ хуулийн одоо заалтууд нь яаж яхад нөгөө одоо хуучин гэрээний одоо заалтуудтай их төстэй. Харин тийм биш тий. Тэгээд мэрэг төлөг одоогийнхоор нөгөө ид шидийн имийг бүр ингээ хорчихсан байсан баг. Тэг нөгөө эцэг шүүлж те аав гэдэг харилцаа үсэдэж шүү дээ. Нөгөө эцэг тэнгэр гэдэг нөгөө ааваа намайг ашиглаж хэр ичээд байдаг. Эцэг тэнгэрийн хүчинд орохоор бол айгүй сүрлэг сонсогдож шүү дээ тийм ээ. Энийг бол ерөнхийдөө 50-д оны дамжин сүрэнгүй орчуулга хийсэн шүү. Би одоо өөрийнхөө үгээр яриаггүй дамжин сүрэнгүй тэнцээ бүр одоо Монголын улс төвчийг орчуулаад. Тэгвэл Монголын улс төвч чинь бас энэ цаг хугацааны үед нэг хэдэн үеийн алга болоо тийм нөгөө Паллади Карпоро 1850 онд нэг хятадын номын сонгоос аваад яатсан. Тэгтэл боловчултаас дарамт талтай нэгдэг шиг бидний түүхийн сэжүү тэнцэнээс под гэж гараад ирж байгаа. Тэр яг одоо миний хэлэх гэж байгаа зүйл зарим хүмүүст бол таалагддаг би итгэлтэй байна. Монгол хүмүүс болохоор нөгөө монгол хүмүүс угаасаа л амар онцгой, угаасаа л гэдэг байх. Тэгээ би бол монголчуудыг онцгой гэж боддог. Гэхдээ яг тэр нөгөө их эзэнт гүрэн байх үеийн онцгой байхаас илүүтэйгээр нөгөө бурхны ивэлтэй тэр яг хайр, бурхны яг тэр дуудлагын дагуу байснараа тийм байсан гэж боддог. Тэгэнгүүт зарим хүмүүс болохоор одоо ч гэсэн тэгээ манжийн эсвэл нөгөө дарлалд эсвэл нөгөө нүглээ арилгах чинь гэд хэрэг угааж чадахгүй байх үедээ байхдаа ч гэсэн онцгой тэгээ блессингтэй байсан гэж үзээд. Яг миний одоо бодол болохоор блессинг те бурхны энэ ивэл тэр зүйл бол тусдаа гэж зүйл гэж бодоод байгаа. Бид нэр тэрийг алдаж болдог, бас тэрнийхээ дагуу байж болдог гэж бодож. Тэгэхээр Чингис хааны хэлсэн яг тэр үг бол тэгээ би өөрийнхөө хүчээр одоо ингээд даалаад байна. Тэгээ сагсуурч тийм саагсан тийм хандлага нэг харагддаг. Дандаа л нөгөө мөнх тэнгэрийн хүчинд ор гэлтэй эцэг тэнгэрийн хүчээр саний таны хэлж байгаа шиг ийм байдал харагдаад байна л да. Тэр яг Монгол хүмүүс бол одоо онцгой дуудлагатай хүмүүс байна. Тэгээд үнэхээр уруудаж явсан ч үе би одоо оюун санаагаараа болон улс төрөөрөө одоо манжийн иргэшээлт одоо тий засаг захиргаагаа алдаж одоо дагаар орж тийм ээ. За тэгээд сүүлдээ бол оюун санааны төвшин бол нэг буйнаа урсгачих вэ гэдэг хэрэж угааж чадахгүй тийм төвшөнд хүрж исэн байна. Гэхдээ одоо яг дуудлагынхаа дагуу бурхнаас дуудсан дуудлагынхаа дагуу явахдаа бол үнэхээр гайхалтай зүйлүүдийг хийж ижээ. За бидээс би нэг юм асууя. Их Монгол улсын үед исламын шашин байна уу? Христийн шашин байна уу? Одоо буддист хүмүүс байна уу? Эдгээр хүмүүс нэгэн дор одоо тий одоо хоорондоо дайн дажингүй нэгэн төр засгийн дор амьдарч ижээ, эв нэгдэлтэйгээр амьдарч ижээ. Тэгэхэд эдгээр хүмүүст бас мэтгэлзэх тийм одоо үйл ивентүүд бас болдог байсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь Монгол хүмүүс бүх шашныг шүтдэг. Бүх шашнаар дамжиж мөнх тэнгэрт хүрнэ. Бүгд л мөн гэж үзчихсэн юм уу? Эсвэл эдгэрийн одоо тий эдгэрийг зүгээр л одоо хамтд нь засаглаж хооронд дайтуулахгүй байлгаж захирч исэн юм уу? Наад асуулт чинь ер нь монголчуудын хувьд нэг бидний тайлбарсан нэг жоохон буруу юм уу дутуу ойлголтоос болоод явагдсан нэг юм байгаа. Толерант гэж яриад байгаа. Бид нэрийг бүх шашинтай толерант буюу төвччихсэн гэдэг.
Тэгээ энийг бол ерөнхийдөө судлаач Кембрижийн сургууль доктор хамгаалсан одоо Монголын эзэнт гүрний түүхийн хамгийн том одоо Монголын одоо нэр хүндтэй судлаач Дашин Баяр сайхан доктор бол ерөнхийдөө хэлжсэн. Төвчээртэй байсан гэж ярьсан. Тэрнээс биш хүлцсэн байгаагүй. Тэгээ энийг бол би дахиад бид нар өөрсдөө судалгаа хийх хэрэгтэй. 500 жилийн исламын шашны алтан үе бол ерөнхийдөө яасан монголчууд уусгуулсан. Одоо Монголын эзэнт гүрнийг одоо шилүү Монгол цэрэг очоод зарим нэгэн хотод очоод буугаж өгвөл бид нар та нарын бүх хүмүүсийг одоо эрүүл амьд үлдээнэ гэжсэн үлдээжсэн. Амьд бууж өгөөг нь бол бид нар бас тодорхой хэмжээгээр бол яг цэрэг хүчээр дарж ирсэн. Яг энтэй адилхан Солонгосын хамгийн алдартай буддын шашин Хуан гэдэг одоо юу байгаа Солонгос тэрийг монголчууд бас шатааж ирсэн. Тэгэхээр Багдадыг одоо эзлээд тэгээ бүх сүнний муслимуудыг хидаад жижиг шиа муслим тэгээ жижиг христийн шашны бүлэгмүүдийн хүмүүсийг бүгдийг нэмэд үлдээжсэн гэж бас байдаг тийм ээ. Тийм. Ер нь бол энэ бүх зүйлүүдийг одоо түүхч өөрийнхөө нүдээр, төвөрөгч өөрийнхөө үндэсний нүдээр, түүхч өөрийнхөө үзэл бодлоор, өөрийнхөө шашны нүдээр бас ингэж хард бичдэг юм байна. Харамсалтай нь Монгол хүний тэр том хараа зорилгын талаар тэр үзэл бодлоос нь харж байсан бичижсэн юм бас ховор бидэнд үлдсэн учраас бид нэр энийг одоо өөрийнхөө тайлбарлаад байгаа. Тэгээд бүх шашныг хүлцэж байсан, төвчээжээс одоо ингэж бараг л эвтэй нэртэй байжсэн гэж яриад байдیں۔ Гэхдээ энийг бол бид нар бол гүнзгий судлах хэрэгтэй. Харин энэ бүх түүхэн баримтуудаас харж байхад нэг тийм байсан гэж хэлэхэд хэцүү. Ягаад гэвэл энэ одоо үеийн түүхтэй улс орны иргэншил, соёл иргэншилд аюул занал учруулж байсан зарим нэгэн бурангуй шашнууд бол ерөнхийдөө түүхийн нухчаанд Монгол хүмүүсийн, Монгол цэргийн, Монголын бас одоо энэ цэргийн юугаар бол одоо дарагдаж бас тодорхой хэмжээний түүхийн бас одоо энэ балархаж юмд орж исэн байгаа. Тийм учраас бид нар тэр үеийнхээ хүмүүсийг өөрийнхөө үзэл бодлоор юм уу одоо цагийн үзэл бодлоор бас заримдаа тайлбарлах бас учир дутагдaltaй байна. Тэгэхээр яг логик талаас бодсон ч гэсэн ер нь авцалтаангүй л дээ. Одоо тэр үед Монгол сайн засаглалыг үүсгэж чадчихсан байна. Гоё ингээд тэр дотор амьдруулж ирсэн байна олон төрлийн хүмүүс. Гэхдээ бүгдийг шүтдэг байсан гэдэг чинь айгүй утгагүй байхгүй. Яг тэгэхээр буддизм ч өөрөө сайн ирвэл бурхангүй шашин болж таарч байгаа байхгүй. Бурхан бүтээгч бурхан гэж байхгүй. Христийн шашин, исламын шашин угаасаа л эсрэг тесрэг. За яг Мухаммед те исламын шашинд Есүсийг дэлхийд ирээд дахиж Иса те дэлхийн хүндрэлтнийг шүүнэ гэж гардаг л. Гэтэ бурхан биш гэдээ үзэж. Яг ясэрүүл энэ хоёр чинь гадна ах дүүс юм шиг ингэж эвтэй байх гээд байгаа. Яг ярим хүмүүсийн хандлага байгаа ч гэсэн яг сайн судлах юм бол өөр. Тэгэхээр нөгөө бүх шашин л адилхан бүгд хүний сайн сайхны төлөө гэдэг чинь өөрөө бас яг логикгүй болчиход байгаа байхгүй. Эдгээр чинь бүгд өөр зорилготой. Буддизм бол амар амгалан гэхээрлээд христийн итгэл бол сүнслэг авралтай христээр дамжиж аврагдах авралын талаар ярьж байна. Исламын шашинтай нөгөө хитэн байгаа нүлээ. Одоо тэр зүйлсээ дагаж мөрдөх Аллахын хүслийн дагуу гэд. Ингээ өөр зүйл яриад байдаг. Тэгэхээр нөгөө бүх шашин адилхан гэдэг байгаа чинь нэгдүгürt өөр байна. Хоёрдугürt яг христийн шашныг л ядаж судалсан хүн байвал буддизм христийн шашны хоёрыг аль аль нь шүтэх угаасаа боломжгүй зүйл гэдэг. Энэ хоёр чинь эсрэг хоёр зүйл байгаа байхгүй. Тэгэхээр бүгдийг шүтчихсэн гэдэг байгаа нь өөрөө бас өөртөө өвөг дэцийг бас жоохон нэг бүх юмыг л ирсэн бүх юмыг л мөн гэж хүлээж аваад байсан юм шиг жоон гуйлаад байгаа юм шиг. Мөнх тэнгэр гэдэг яриад шүү дээ тийм үү? Наад энэ зүйлийг чинь би ярихад бол ерөнхийдөө нэг Библийн номын дэд хөл номдэр үүдэг ерөөл хараал хоёр гэж. Тэгээ яг хоо би бас нөгөө альтрон ишлэгээд хэлж чадсангүй Чингис хааны хэлсэн үг гэдэг л өглөө үннийг болоход үдээс ш өгөхөд амар. Үнэн гэдгийг вэ? Үнэн бол одоо шилүү бидний хувьд бол үнэн, Христ бол үнэн ба за мам үнэн тийм үү? Тэгэхээр гэтэл зарим хүн бол одоо ертөнцийн энэ бүх юмнуудаас огоорол сайн сайхан руу ингэж одоо трансценд болол одоо тэгээд явал үнэн болол одоо сайн сайхныг хүртэл. За одоо исламын шашин дээр бол одоо юу гэдгийг одоо шашныхаа төлөө тийм одоо янз янзын өргөлөө үйлдэл өдөр 5 удаа залбирлаа үйлдэл тэгэл одоо юм библийг шилээд тэр нөгөө корона шилээ ингээл яваад байна. Тэгэхээр бид нар энийг бас өөрсдөө үнэлдэг хэрэгтэй. Өглөө үннийг олсон хүн үдээс өгөхөд амар. Бид нар ч гэсэн өнөөдөр энэ түүхийн олон жилийн хугацаанд үннийг сайн ч үзлээ, муу ч үзлээ, унж үзлээ, босч үзлээ.
Бид нар бас ингээл үннийг л хайж байгаа. Тийм үү? Үннийг олсон. Тэгээ үннийг халаа би зүгээр үннийг олсон хүн гэж одоо зүгээр өөрийнхөө хувьд бол ерөнхийдөө энэ хүндрэлтний 2.3 тэрбум хүн итгэж байгаа тэр итгэл үнэмшилтэй адилхан итгэл үнэмшилтэй хүний хувьд бол юу гэсэн бэ гэвэл ерөнхийдөө Библиэл дээр байдаг л да. Чи Тэнгэр газар бүтээсэн бурхан эзэнтэйгээ байхад мэдхэд тийм үү? Хамт алхахад ерөөлөд явдаг. Тэр нь бол үр хүүхэд малын төлчөө өрөөгдөн, чиний ажил, чиний гарын сав, талхны сав, мал төлний чи үр хүүхдүүд нь өрөөгдөн. Тэ хүнээс мөнгө гуйдаг биш мөнгө өгдөг ард хүн болно. Хүндрэлтэн чамайг хайрлаад, хүндлээд одоо зарим нь айгаад одоо хөгдөн одоо хүндэтгэж явна гэж байдаг. Нэг замаар дайрна тийм. Нэг замаар яриад жишээл дайсан чамлуу нэг замаар яриад 7 замаар одоо зутна чиний 10 чин 100 гэлэн 100 чин төмийг ялна тийм артан. Энэ түүхүүдэн дээр байсан. За дараад нь бас Библиэлд Дэд туул номын 28-ын бас үйл хэсэг дээр бас хараал гэж байдаг. Тэгээ ер нь би зүгээр ингээд одоо Монголын түүхийн ялангуяа сүүлийн одоо 400-500 жилийн мөчлөгийг харж байхад бас тийм байдаг л та. Би өөрөө яагаад үсэн Монгол хүмүүсээ судлах болсон, итгэл үнэмшлийг судлах болсон бөгөөд би нөгөө 85 онд Кубад очиж судалж байхад Спайл дээр тэнэг хүнийг бол ерөнхийдөө Монголик гэдэг байхгүй. Монгол яагаад энэ түүхийг бүтээж бас энэ агуу одоо ард түмний нэрээр тийм үү үндэснийг доромжилсан юм нэр байна. Яг уу тэр үед нөгөө Монголид тийм үү Дауны синдромтой гэдэг явуулсан. Одоо жишээлбэл улс орнуудын хэл дээр ч гэсэн тэнэг бүдүүлэг мангарг бол Монголик, монголизм, монголоид ч гэдэг юм янз янзын нэрээр бид тийм байдаг. Бразил залуу онлайнаар нэг бид нэр оюутан баг тоглож исэн чинь манай орны хэлээр танай улсын нэр чинь зүгээр тэнэг гэсэн үг шүү дээ гэж байна. Тэгээ эн чинь бас түүхэн Библиэл дээр байна. Та нар Тэнгэр газарыг бүтээсэн бурхан эзнээс холдоод мод төмрөөр хийсэн бурхтад үйлсэд ирэхээр та нар дэлхийн ертөнцийн тоглоом тухай ёгт үлгэр шок болно. Та нар дэлхийн ертөнцийн жишээлбэл энэ өвчин зовлон, энэ олон бэрхшээл асуудал, энэ олон асуудлууд дээшээ хилээ тэнгэр бол доош хилээ газар хатуу болно. Та нар хүнээс мөнгө гуйдаг ард түмэн болно. Та нарын газар нутаг дээр ирмэл хүмүүс та нарын дээрээс та нар тэр хүмүүсүүд зарагдан. Та нар энэ хаад ноёдууд чинь өөр харин улс оронд байсан. Энэ түүх бас бидэн дээр байсан байгаа. Бид нар жишээлбэл Монголын эзэнт гүрэн задраад байж хахад бидний задралын түүхтэр харж хахад бид нар 5 Монгол улсын бурайд өөр хайлмыг Монгол одоо бид нэр ингээд 5 Монгол хуудсан 65 улсад барагдсан. Монголын түүхийн энэ түүхийн өнгөрсөн 400-500-ийн мөчлөгийг харж байхдаа та бид нар хоорондоо тэмцэлж жилээ штэ. За шивлэл ойр 100 гар тэр 60 хэдэн Монгол халимгууд хэдэн 100 мянгаар алууж исэн. Хамгийн сүүлд нь ерөөдөө хятадын боксерын хувьсгалын үед бол 1893 онд бол ерөөдөө 500 мянган Монголыг ерөөдөө алсан байдэн штэ. Бид нэр энийг мэдтгүү. Бидний түүх бол дандаа бусдад алууж, хядуулж одоо сөнөөгдөж хаадууд нь гадаад улс оронд очиж алуулдаг. Тийм үү? Жингүүн жигэн хүүхдэн тэнд алуулаа. Одоо шил Монголын түүхий зөвхөн өнгөрсөн 30 жилийн түүх үү? Альсуу тэрний өмнөх 70 жилийн түүхийг харахад ерөнхий сайд, ерөнхийлөгч одоо дарганд нь хаана алагдчихсан юм бэ, тийм үү? Энэ бүх зүйл чинь байж байна. Тэгээ өнөөдөр шилбэл бидэн дээр байж байгаа энэ олон асуудлууд байгаа шүү дээ. Агарын бохирдол, энэ хөрсний бохирдол, энэ 3.5 сая хүн өнөөдөр энэ ийм өргөн уудам газар нутагт ийм баян одоо сайхан нутаг дээр бид нар өөрсдөө нөгөө алтан дээр суусан гуйлгчин байсан бол одоо хоосон шуудаа тэрсэн гуйлгчин шахуулчил ингэ байж штэ. Төр зэсг нь хоорондоо эвдрэл цантай маргаантай. Тэгэхээр энэ дээр бид нар дүгнэлт хийх хэрэгтэй байхгүй. Юу лээ бидний түүх чи юм байсан. Гэтэл дараад нь бидний ийм түүх болсон юм. Бид нар яагаад юм бэ? Тийм учраас нөгөө үннийг бид нар хаах хэрэгтэй. Үнэн хаана байгаа? Үнэн бол бидэнд ойрхон байна. Үнэн хаана байгаа? Үнэн бол заавал Америкт юм уу, Солонгост юм уу, Европод тэнд очиод ажил хийгээд олдохгүй шүү дээ. Үнэн бол бидэнд ойрхон байна. Тийм учраас би бол монголчуудыг бас үннийг мэдээсэн, үнэн биднийг чөлөөлөөсөө, үнэн дотор энэ Монгол улс сэргэж, Монгол улсууд бид нэр сүүл биш толгой болно. Библиэлд хэлсэн байгаа шүү. Та нар Тэнгэр газрыг бүтээсэн бурхан эзэнтэйгээ хамт олохгүй сүүл биш толгой. Бид нар толгойнч байж үзсэн, сүүлэнч байж үзлээ. Одоо яагаад толгой болж болдгоо, тийм үү? Зүгээр энийг л би одоо хүмүүсийг ятгахсан. Тэрнээс үүс нэг шашны одоо үзэл суртал яриад одоо ийм байсан, тийм байсан, энэ шашин, тэр шашин биш. Бид нар итгэл үнэмшил ярьж байгаа. Энэ ертөнцийг бий болгосон бүтээгчийн талаар ярьж байгаа. Тэрнээс үүс одоо ангайхан хүн одоо юу гэдэг
шашин яриад байна гэж хүмүүс магадгүй зөвөр өөрөө зөвөр ойлгодог ч гэсэн миний хувьд бол ерөнхийдөө би өөрөө Тэнгэр газар бүтээсэн бурхан бүтээгч байдаг гэдэгт итгэдэг. Өнөөдөр энэгээрээ би бас өөрөө урам зориг авч өнөөгөөрөө түүхийнхээ нарийн нухчаа ээдрээ тэр нууцлаг зүйлүүдийг магадгүй хөв зайны ирэхээр эзэн бурхан надад бас танаас учраас тэрийг л мэдж авсан, тэрийг л ард түмэндээ олцож байгаа. Гайхалтай. Чингис хаан гэдэг хүн. За энэ хүн бол ертөнцийг бүтээгч залбирдаг байсан бол тодорхой байна. За энэ хүн Иесусийн талаар мэддэг байсан бас байх мэдээж сэжмүүд байгаа. Тэгээ одоо тойрлын вахан тойрол ч юм уу те. За эсвэл хаттууд нь ч юм уу. За яг таныг түүх судалдаг хүний хувьд асуухад те энэ хүн өөрөөр одоо Иесустэй яг ямар харилцаатай байж үтсэн бол Иесусийн талаар хэрхэн мэдчихсэн бол яг хуу зарим нэгэн түүхийн их сурвалжууд дээр туулын хар сугуу дээр вахан жамуух Чингис хаан хоёрыг ерөнхийдөө 8 настай 7 настай байхад нь ерөнхийдөө аваа шавдан сургаад Библийг суралцж исэн гэж бас нэг сурвалжууд байгаа юм. Туулын хар сугуу дээр жамуух одоо шилээд энэ биокомнетийн тийшээ байгаа ван хааны нөгөө юу байгаа штэ. Одоо хуч тойр байгаа. Тэгээд тэрийг бас бид нар одоо тэр болгон бас яг одоо баримтаар баталгаажуулах болцоо нөхцөл байгаа учраас тэгтээ тэр яриа байгаад тэр хүн Библийн талаар мэдлэгтэй байсан учраас тэр ертөнцийг бүтээгчийн талаар мэдлэгтэй байсан учраас тэр хараа зориг ирсэн. Тэр том гайхамшигт дуудлагуудад дуудагдсан тэр дуудлагын төлөө Монголын үр сад явсан. Монголчууд бид нар дахин хэлээ дайны хинээтэй улс орныг эзэж соёлын иргэншлиг устгадаг тийм хүн байгаагүй. Энэ том дуудлагаараа дэлхийн ертөнцид цоо шин түүхийн хуудсыг бүтээсэн. Тэр нь өнөөдрийн энэ дэлхийн ертөнцийн байж байгаа энэ гайхамшигтай хүн төрөлхтний гэгээлэг сайхан түүхүүдтэй хамт Монголын ард түмний дуудлага энэ сайхан зүйлийг авчирсан учраас энийг яг хуу монголчууд дэлхийд урд нь бол Европын түүх, Азийн түүх байсан. Тэгээ монголчууд global history бий болгосон л гэдэг байгаа. Тэрийг яг хуу зүгээр жил гоё үгээр л жоохон тайлбарж байгаа болохос тэр нөгөө тэрийг тэр том утгаар нь дэлхийн ертөнцийн одоо арай өөрчлөл авчирсан ч гэж хэлээж бас нэг том дүгнэлтэйгээд явах. Гэхдээ бидэнд бол хүн төрөлхтний дээр бас яасан. Тийм учраас Монголын эзэнт гүрний үрдүүлжсэн одоо шивлэл Хувлаа хааны одоо орн Хүлэгээ хааны Марага хотод байгуулсан одон орон дэлхийн ертөнцийн дээр од мичтийн талаар монголчууд бүх оддуудыг тоолоод нэр өгөө тоолчихсан байсан. Дээрээс нь тэр шинжлэх ухааны гайхамшигтай мэдлэгүүд тэр дэлхийн соёл иргэншилд оруулж ирсэн тэр олон зүйлүүдийг ярил бидний яриа дуусгүй яриа болно. Тэр олон зүйлүүдийг бас хувь зээний ирэхээр бас жоохон судалж мэдэж одоо хайж бидэрч мэдсэн хүний хувьд бол надад бол ярих юм олон байгаа боловч би зүгээр энэ удаа бол итгэл үншилтэй холбоотой учраас энэ яриагаараа ингээд энэ хүртэл нь энүүгээрэл одоо явъя гэж бодож байна. За түрүүн та дуулууртай байдлын ерөөл бурхантай хамт байхын ерөөл те бас дуулуургүй байдлын хараад бурхнаасаа холдохын тэр хараалыг ярьлаа л та. Тэгэхээр эдгээрийн та жишээнээс дуртаач. Яг одоо та бол түүх мэддэг хүн биш те. Тэнгүүд түүх мэддэг янз бүрийн хүмүүс одоо сонсож байна гэдэг шиг. Библиэл дээр бол тэртээ дургуун дуулууртай байвал ямар байх вэ гэж бичсэн тийм үү? Сүүл биш толгой байна. Та нар үр хөвгчөн ингээ өрөөгдөн. Та нарын амьдрал өрөөгдөн. Та нарын бүх юмнууд нь өрөөгдөн гэж хэлсэн байна. Тэгээд дээрээс нь ерөнхийдөө улс орон та нарыг бурхан эзэнтэйгээ хамт иж хараад сүрдэн хүндтгэн гэсэн байна. Тэгэхээр бас бидэнд бас тийм сайхан түүх байсан тийм үү? Улс орон жишээлбэл Монголын элчид, Монголын хаадууд, Монголын эмхтэн хүртэл очиж одоо элчин сайд болоод 1278 онд Францын одоо хаантай вантай очиж уулзж исэн. Монголын тэр үед бол ерөнхийдөө бар савма гэх тийм үү сонсч исэн баг. Одоо шашны хамгийн том мэндагтан Монголын тийм үү бар савма очоод Ромын поптой эзний ариун зоог авах талаар бүр зааж өгч исэн. Английн хаадуудтай очиж Библиэд нэр ярьжсэн. Тэгэхээр энэ бол зүгээр нэг тэнд очиод нэг тийм биш. Тэр төвшөнд тэрнээс өндөр төвшөнд тийм ярьдаг болсорсон тийм ард түмэн байсан. Тэгэхээр энэ бол дуулууртай байдал гэдэг бол одоо тэр үед бол монголчуудын хувьд бол үнэхээр ид байлаг ямар хэлбэг дэлбэг байсан бэлээ. Зүгээр яг зарим хүмүүс хэлдэг л дээ Монголын эзэнт гүрний үе шорон байгаагүй, эмнэлэг байгаагүй гэдэг.
тийм эрүүсээр бол тийм гэмт хэрэг байхгүй тийм үү. Жишээлбэл нөгөө дуулууртай байдал гэдэг бол хуйлаа дээдлэг. Эзнээс юм их. Тэгээ байж хахад ерөөлүүд ирнэ гэдгийг бол ерөнхийдөө энэ ард түмэн магцсандаа мэдэрсэн байсан учраас одоо монголчуудын дунд гэмт хэрэг элдв янз юм байгаагүй л гэж одоо зарим түүхчдийн нөгөө олон баримтууд дээр бичсэн байдаг штэ маш их одоо удирдлагатай хүндэтгэлтэйгээр хандаг. Тэгэл да ялангуяа зүгээр наадлын жишээл яриа тийм үү. Библиэл дээр бол нөгөө 10 100 мянгат гэж үүдэг. Тэр 10 100 мянга чинь бас л монгол цэргийн дунд байсан тийм үү. Тэгэхээр эн чинь зүгээр нэг санаанаас зохицсон юм биш штэ. Библиэс л авсан юмнууд байна. Тэгэхээр дуулууртай байдлыг тэгээд тэрийг яг ингээд бүр одоо эмх журамтайгаар дэг журамтайгаар тэгээд бүр ингээ хөлчлөлтсөн байсан. Бидний их засаг хуулийн үзэл санаанд шингэсэн, бидний амьдрал шингэсэн байсан. Тэрүүгээрээ бид нар дахин хэлээ. Дэлхийн ертөнцийн яг өнөөдөр Америкийн нэгдсэн улс одоо ямар л байна тийм үү? Яг тэр шиг л нэг тийм нэг супер павер л яваад байсан шүү. Супер павер байсан тий. Тэг яг тэр нууц товчог уншиж хахад одоо олон зүйлүүдийг Библиэтэй холбоотой санагддаг. Жишээ нь одоо гүн аюур зан гэж зохиолч байгаа шүү тий. Аюур зан бол ярьж илээ бас одоо яг энэ бичиглэл нууц товчооны бичиглэл бол ерөөсөө яг Библийн загвартай адилхан байдаг гэдэг. Тэгээд Чингис хааны нөө жамуухаас урвсан хүмүүс жамуухыг барьж өгөхөд Чингис хааны гаргасан шийдвэр яг Библийн нөө Давид хаан одоо тийм нөө Саулын үхлийн мэдээг дуулгасан тэр хүнд хандж байгаатай адилхан. Тэгээ нөгөөдг нь шагнал гордоод ирэхээр тэг чи хаанаас урвсан гэд шийтгдэг. За тэгээд одоо эдгээр зүйлүүд нь ингээд маш төстэй санагдаад байна. Ер нь хоёрч бас адилхан сайхан ном гарсан. Ерөнхийдөө Библийг хуучин гэрээтэй харьцуулсан яг ижил төстэй байдлын баталсан ерөнхийдөө судлаач нууц товчоотой харьцуулсан гэж. Нууц товчоотой харьцуулсан Батулгын ном. Батулгынхаа судлаач одоо Улаанбаатар сургуулийн Чингис хаан судлалын институтын одоо судлаач одоо ном гаргасан байж байгаа. Тэр номд бол ерөнхийдөө яг ингээд ишлэлээр нь одоо нууц товчоог Библиэтэй яг харьцуулаа гэсэн. Тэгээд ер нь энээс харж байхад нууц товчоо бичсэн хүн бол ерөнхийдөө Библийн асар өндөртэй гэдгийг бол маш олон хүмүүс болоод яриад байгаа. Тэгж биш хүмүүс ч гэсэн маш одоо тий баттай хэлээ. Тэгээд яг болж байгаа түүхөө явдал ч гэсэн бас их төстэй. Израилийн одоо улсыг үүсгэн байгуулж Давидын түүх Чингис хаантай түүхтэй адилхан тийм үү? Бас л хүнд хөцөр эцүү тулаанд явж аж бас одоо улс орныг үрдүүлж Израиль улсыг нэгтгэж байжсэн. За тэрний дараагийн хүү Соломоны үед бол ерөнхийдөө Соломон бол ер нь дэлхийн ертөнцийн байгаагүй тэр magnificent гэж ярьж байгаа. Тэр сүр жавхлангаараа дэлхийн одоогийн түүхэнж байгаагүй тийм одоо цогцлоосон тэр улсыг бол Соломон хаан хийсэн тийм үү. Бас Хувлан хаан буюу одоо Чингис хааны ачгүй бол Хувлан хаан чинь Бээжин хотыг байгууллаа даад. Тэгээд тэр Бээжин хотын ерөнхийдөө зураг төслийг харж байгаад бас ерөнхийдөө Иерусалимтай төстэй зураг төслөөр хийсэн гэж бас судлаачид үздэг. Тэнд байгуулсан тэрний тэр магнифисент сүр жавхлан бол бас л гайхамшигтай. Одоо тэр Бээжин хотыг байгуулаад тэр асар холоос усан сувг татсан хятадын өөрөө агуу түмэн мөртлөө тэр монголчууд тийм агуу гайхамшигтай байгууламжуудыг хийгээ явжсэн. Тэгэхээр энэ бас нэг magnificent яг нэг юм түүхэн нэг тодорхой үйлчлэлээр давтааж байгаа юм шиг. Одоо давтах гэж байгаа юм шиг надад санагддаг л да. Одоо Европчуудыг бид нэр амар одоо хөгжлийн өндөрлөг гэж арддаг ч гэсэн тэр үед ингээд одоо Хувлан хааны дэргэд байсан Марко Поло тий. Марко Поло буцаж очоод Венецд очоод тэг маш их хэд баялагтай очсон байна. Тэгээд нөгөө маш их юм гайхалтай хувцс нартай. Тэг хүмүүс одоо гайхаж бишрээд. Тэг Марко их Монгол улсад харсан зүйлсийн талаар ярихад хүмүүс тэрэнд итгэхгүй галзуу. Тэг 70 худалч энэ төр гэдэг үг тийм хочоор нэрлж исэн гэж. Тэгэхээр нөгөө тэр гой өмссөн зүйлсийг харж биширсэн хэрнээ ярьж байгаа зүйл нь бүр гайхалтай байхаар тэрийг хүлээж чадахгүйсэн гэж. Тэгээ Марко Пологийн дүрслэлсэн тэр нөгөө ногоон өнгийн дээвэртэй тийм ордон гэдэг нь яг одоо хар орны туураас яг тийм ногоон өнгийн дээврийн шаварнууд олддог гэж байгаа байхгүй. Тэгээ сүүлд археологийн югаар л Марко Поло цагаатах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр гадныхан ч итгэж чадахгүй тийм үнэхээр л magnificent байж тийм ээ. Ерөнхийдөө судлаач Юко Кадай гэж бас судалгаа байгаа. Тэгээд тэр бас ер нь сүүлийн жилүүд бас нөгөө Монголын эзэнт гүрний Монголын соёл иргэншил, Монголын одоо тэр хувц сунрын талаар маш олон
гайхамшигтай байгаа шүү дээ. Саяхан бас нэг сарын өмнө 2 сарын өмнө Монголын эзэн ил хаадын хаттын хэрэгжилжсэн ингээд нэг төмрөөр хийсэн. Тэр одоо ч хийж чадхааргүй тэр гайхамшигтай хаттын цүнх. За дээрэс нь Монголын эзэнт гүрний бас нэг дэлхийн ертөнцийн гайхуулж ирсэн тэр нэг юм бол Панни Тартеричи гэж байгаа. Панни Тартеричи гэдэг бол уг нь Монгол торг юм байгаа. Нөгөө алтан үсгээр хээлж хийсэн одоо торгсон тэр юм бол алтан уцаар хийсэн тэр одоо торг тэр гоё сайхан хувцс Европт байгаагүй байхгүй. Тэрийг Английн хаан одоо Францын хаан бүр ингээ имэрж үзээ ямар гоё юм бэ гэж бүр ингээд гайхаж биширж ирсэн. Тэгэхээр бол дараад нь Ромын попод бэлгэлсэн нэлээд хэдэн тийм өмсгөлүүд одоо садгалагдсан байгаа. Монголын тэр торгоор хийсэн алтан гоё одоо шагилж хийсэн тэр юмнууд одоо хүртэл байгаа. За Ромын попын Ватиканы музейд байгаа. Дээрээс нь бас монгол хүмүүсүүдийг зурласан, бүтээсэн тэр одоо зураг бүтээлүүд одоо хүртэл жишээлбэл Сяна хотын одоо засгийн хотын захиргааны байран дээр тэр зургууд байж гэн. Ялангуяа сэргэн мандалтын үеийн зургууд дээр тэр монгол соёл иргэншил тэр өндөр соёл иргэншил одоо шингэсэн тэр зүйлүүд нь одоо хүртэл зураг өөргөөрөө ингээ одоо баримтжилсан байж байгаа л да. За ямар ч үсэн нэвтрүүлэг дуусах болоо гэж. Гэхдээ танд ямар ч үсэн баярлалаа. Тэгээ бидний одоо мэддгээс маш илүү давсан тэгээ гүн гүнзгий мэдлэгүүд өгч байгаад баярлалаа. Таны яран дээрс нэмж одоо ярихад тэр нөө баяр сайхан гэдэг одоо археологчтой бид нараас ярилцж ирсэн олон жилийн ярилцлага гэдэг. Тэгээд нөгөө өрөм шарт тустай 13 дугаар зууны өрөм шартаас олдсон шүү дээ. Өмсөн цэвдэг хайлаад. Тэгээд тэндээс гарч ирсэн олдурууд бас гайхалтай байсан. Тэгээд тэр алтан уцтай хувцс гэхэд бол би одоо 21-р зуунд амьдарч байгаа. Бид нар подкаст хийсэн бид нар гайхаж ирсэн. Алтаар яаж давуу хийх юм бэ гэтэл ингээ алтан уцс оруулаад хийцэн тийм хувцс байж. Тэгээд тэрний дээр нь Грифон те одоо эртний бүр хаа байсан Грекийн домгийн амьт явж. Тэнгүүд нөө манай одоо өвөг дээдсийг тэ нэг хязгаарлагдмал тэ магадгүй ганцхан төвдийн шарын шашнаас өөр юм мэддэггүй байсан юм шиг хязгаарлаад байгаа. Өөр гадны зүйлстэй харийн шашин мишин гих мэт ингэж яриад. Гэтэл бүр хаа юу Христтэй яшна бүр өмнөхтэй эртний Грекийн домгийн Грифон гэдэг амьтныг. Тэгээ Грифон буюу нөө бүргэд толгойтой арслан биетэй даалавчтай тэр одоо аратныг тэ тэр хувцсан дээр дүрсэлсэн байж байгаа жишээ. Түүхийг ингээл бид нар нөгөө хүн цөөтэй улс орны эдийн засгийн нөхцөл байдал бас хязгаарлагдмал. Дээрээс нь одоо бидний 400 гаруй жил бидний түүх дараад нь 70 жилийн коммунизмын өөрийнхөө өв соёл түүхийн бүх олдурнуудыг устгаж алгуулсан тэр цаг үе одоо сүүлийн 30 жил сэргэж байгаа энэ цаг үед бид нэр түүхээ хараад одоо гайхаж штэ биширж байна. Яг одоо өнгөрсөн 400-500 жилд бол одоо тийм гайхамшигтай түүхийн бишрүүлсэн юм бол их ховор. Харин тэрнээс өмнө одоо 13 дугаар зууны үеийн тэр гайхамшигтай магадгүй тэр 5 дугаар зууны 6 дугаар зууны үеийн тэр гайхамшигтай зүйлүүд магадгүй тэрнээс ч өмнөх олон гайхамшигтай тэр 2200 жилийн өмнө Хятадын цагаан хэрмийг хүртэл бариулж чадсан тэр ард түмний тэр соёл өв гэдэг чинь бид нэр судлах хэвээр. Тэгээ бид нар бол зөвхөн л энэ нэг том Монгол гэдэг түүхийн Монгол гэдэг энэ гайхамшигтай юмны нэг жижигхэн юм дээрээс нэг жижигхэн юмыг барьж авчаал тэрийгээл баярлаад яриад байгаа. Бид нар судлах. Тэгээ ялангуяа бурхан хэлдэг тийм үү та нар газар дээрх нууцыг бол тэнгэр дээр нууц тайлгдана гэдэг. Бид нар бас өөрийнхөө түүхийнхээ энэ одоо нууцлаг зүйлүүдээс хараад бид нар чи ийм байсан юм уу? Бид нар ийм байсан юм уу? Бид нар тийм байсан юм уу гэж явж гэн. Тэгэхээр бидний энэ бол нэг талдаа дахиад бид нар хинбэ гэдгийг л тань мэдж байгаагийн цоо шинэ эхлэл явж гэн л да. Гайхалтай. За тэгэхээр яг Христ одоо бурхантайгаа хамт байх үед үнэхээр өсөж исэн юм байна. За одоо Марко Поло чи яагаад Хувлан хаантай шадралх болсон гэсэн чинь Хувлан хаан Николо Поло буюу те аавыг нь явж Христийн мишонеруудыг номлогч нарыг авчираа. Те Христийн итгэл Христийн номлолт харах гэдэг чинь тийм. Гэтэл нөгөө номлогч нар нь замдаа үхсэн. Тийм учраас хүүг нь барьцаанд авч байгаа. Марко Полог. Тэгээд нөгөө Хувлан хааны одоо шадар нөхөр болсон тэр Марко Поло гэдэг хүн хааны ордонд анх үлдчихэж байгаа. За гих мэтэр ингээд иймэрхүү түүхэн сэжмүүд бас зөндөө байгаа юм байжээ. Яг хайвал те бурханыг одоо бурхантай ойрхон байсан гэдэг.
За тэгвэл эсэргээр бурхнаас холдохоор харагддаг тий. За тэр дуулуургүй байдлыг хараал гэж зүйл байт юм шүү дээ тийм ээ. За тэгвэл манай түүхэндийг тийм жишээнүүд юу байдаг вэ? За энэ бол жоохон хүн сэдв мэдээч. Тий. Гэхдээ бидний одоо үнэхээр болсон зүйл. Тий, үнэн. Өвгдөө үнэхээр тэр зовлонг туулсан тийм ээ. Тэгэхээр нэгдүгээр асуудал дээр Марко Поло ялангуяа Ховлын хаан руу тэр нөгөө 100 лам сайн мэдээчийг явуулаач гэдэг бол яг хөө тэр зүгээр нэг захиан дээр байсан болохоос Монгол одоо тийм лам хуурахгүй болчиход юм байгаагүй. Асар олон түүхийн Монголын соёл иргэншлийн одоо соёлын шарилын чулуу эднүүдээр Христ итгэл нь бүр Монголын хэмжээний үндэсний хэмжээний болцсон байсан. Тэгээд одоо шилбэл нэг Америкийн ерөнхийлөгчд магадгүй тийм үү? Одоогийн бахаар жишээлхэд нэг Солонгосын нэг том культтэй юм одоо гэж үнэ нэг урсгалын том мууны хүн. Хөөе. Тийм ээ одоо надад ир дагаар орвол бас нэгдүгээр сонин санагдсан. Тийм үү? Тэр бол Монголын хаадууд болон Пороми попын захиа бол нэг тийм уудаг учиртай. Хоёрт бол тэд нар бол ингээд нэг зүү юм их гэдэг юм уу эсвэл одоо өөр хүмүүс ингээд яхад за чи нэг яг нэг хэдэн явуулчих болно гэснээс биш нэг монгол хөнгөө болчихвол юм уу. Монгол одоо нэг тийм бурхнаа таньж мэддэггүй болцсон тийм байгаагүй байхгүй. Энийг яг зүгээр түүхийн нэг жижигхэн юмнаас ингээд сэжүүрээс барьж аваад хүмүүст үлгэж аваад тэрийг нэг том юм болсон юм шиг болоод байгаа. За тэгэхээр дуулуургүй байдлын одоо бидний ярьдаг хараалаа гэд энэ юм дээр бол юу болдгоо ерөнхийдөө яг хуучин библ дээр байдаг л да. Израилийн ард түмэн хүчрхэг байгаа Соломоны үеэс тухайн хүүн одоо эхнэрүүдээрээ дамжаад харин бурхтад одоо үйлчлээд ирснээс Израиль улсын дороод эхэлдэг тийм үү. Тэгээ тэр үеэс эхлээд Израиль хоёр хуваагддаг. Дараад нь ингээ бүр дотроо хоорондоо тэмцэлжид үзэлцэж дайн байлдаа хийж бие бинийгаа устгаж яваасаар байгаа сүултээ бүр ингээ тэр Израилийн ард түмэн унаа дороотоо Бабилонд руу цөлөгдөд ингээд тэр улс орны түүх бол ерөнхийдөө нэг өөр баг хүмүүс хэлдэг түүхийн одоо хөрснөөс баг арчигдж хагаад тэгээд магадгүй энэ явсан газар болгонод одоо Израиль хүн ад үзэгдэж, муу үзэгдэж, хөөгдөж, туугдаж хороогийн хамгийн хүнд хэцүү ажил одоо замуудыг туулж явж хагаад бүр одоо дэлхийн 2 дугаар дайны үед одоо шилбэл хэдэн 100 саяар нь тийм хэдэн 10 саяар нь шатаах цохонд хүртэл шатагж явж байсан тэр ард түмэн 1970-40 онд бол ерөнхийдөө Израиль улсаа дахиж шинээр байгуулсан шиг бас яг тэрнтэй төстэй түүх бидэнтэй яваад байгаа. Бид нэр түүхэд гайхамшигтай хүчрэхэг улс орон соёл иргэншил тийм юм хийж явж байсан ард түмэн дараад нь Монгол хуваагдсан. Тэгээ нөгөө монголчууд яадаг баг хаад юм. Тийм хоорондоо тэмцэлдэг, бие бинийгаа дургу байдаг. Хоорондоо нөгөө монголчуудын яг өнөөгийн хэлдэг нөгөө тамийн тогооны үлгээр сайн явж байгаа датчуунгадаг. Ингээ Монголын түүх явсаар байгаа 1570 хэдэн цавчаал онтоор Автаса хаан одоо цэцэн хунтайж Төмдийн Алтан хаан эднэр бол ерөнхийдөө Монголд шарын ширсэн тэр үеэлээр аль байсаар орж ирсэн гэж үздэг. Тэр үеэс эхлээд бид нар ямар түүх явсныг бол ерөнхийдөө бид нар бол одоо түүхийн номноос амьдралаасаа өвөг дээдсийнхаа энэ гашуун сургамж түүхүүдээс бол хангалттай мэдэрсэн тийм үү? Энэ түүхийг харж байхад бид нэг тийм сайхан түүх бол хуваагдлын нөгөө өмнөх гайхалтай зүйлүүд одоо байхгүй болсон тийм би энийг алж хийж устгасан энэ тэнд хөөж зугтсан энэ тэнд салж удсан энэ тэнд тараагдсан энэ тэнд ингэж олуулан гар нь хомруулан хустгуулсан халимгуудын туваануудын бурайдуудын өвөр монголуудын ойрдуудын энэ их ингэ түүхүүдийг харж хахад тийм нэг тийм яг л нэг еврей хүн бас л одоо ийм замаар явжсэн болоо да гэж хэлмээр түүх бидний амьдрал дээр яасан. Тэгээ тэр үеийн хаадууд тийм үү? Тэр үеийн цэргийн жанжид одоо Чингүнжин, Амар санаа тэр Монголын олон хүчрэг хаад ноёдууд байсан дандаа л харамсалтай түүхээр байсан. Дараад нь бидний одоо түүх социализмын түүх нь манай Монголын хоёр өдөртөгч нь хаана хувилаа тийм үү? Хаана хорлогдож хаана одоо нас урсны бид нар бол түүхээ мэдж байгаа. Одоогийн түүх ч гэсэн тийм үү сайн явсан, сайхан явсан ерөнхий сайд ерөнхийлөгч байхгүй дандаа л унаадаг, татдаг. За өнөөдөр сайн явж байгаа Монгол хаана вэ? Сайхан явж байгаа Монгол хаана? Монголын тэргүүн баян
одоо явж байгаа ч гэсэн маш их том толгойн өвчтэй сэтгэл санаараа дарамттай байдаг болов уу гэж бодож байгаа. Олимпийн аварга нь өнөөдөр хаана байна? Монголын одоо ард түмэн сайн сайхан хийжсэн тэр олон гайхамшигтай түүхүүд нь биш. Бидний түүх бол талцлын түүх, хуваагдлын түүх. Өнөхөр бидний түүх бол ерөнхийдөө яг л саяны хэлдгээр Библиэр хэлдэг тэр дуулуургүй байдлын бүх зүйлүүд бидний амьдрал дээр байж байна, тийм үү? Тэгэхээр бид нар бас энэ дээр л анализ би яриаггүй өнөөдөр хүн төрөлхтөний энэ өөрийнхөө түүхээр энэ бурхны номоор бас ингээд бидэнд танилцсан байж байгаа, тийм үү? Гайхалтай. Яг одоо тэр зүйл зүй тогтолд автагдал байна. Ганцхан Монголд биш, ганцхан еврейчүүд биш, түүхэн дээр тийм ээ. Яг ертөнцийг бүтээгч бурхантай хамт байх үедээ хүчрхэгжээл, салхаараа унаал. За еврейчүүд одоо ганцхан удаа биш, филистичүүдэд тий, Персүүдэд, Вавилончууд, сүүлдээ Ромчуудад. За тэгээд Христийг цовдлоод сүүлдээ бүр газар нутагч болоод ингээд дахин ундаг. Тэгээд магадгүй нэг баатар гарч ирээд, нэг сайн шүүгч гарч ирээд, нэг одоо дээш үзүүлэгч гарч ирээд буцаагаад бурханд нь дуудахад дахиад нэг 40 жил ч юм уу буцаад ингээд сэргээд гоёлоод дахиад нөгөө нэг гараараа баримл шүтэн хийгээ шүтээд эхлэхээрээ тэгэл ундаг. Тэгвэл нөгөө 10 хөлийн одоо ерөөсөө ихний хөл нь бол ганцхан одоо тэг бурхнаа одоо тэг шүттэй. А хоёрдугаарт нь ямар нэгэн дүр төрх имиж бит тим зүйл хийж битий шүт гэж байдаг. Тэгвэл яг тэр зүйл төр зөндөө давтагдсан ба. Тэгвэл манай Монголд бас одоо яг тэгэл одоо яг ийм гараар баримл те тэр юуны ингэж хийсэн баримл гэл ингээл нөгөө янз бүрийн баримлууд те тэр зүйлүүдийн шүтлэг орсны араас одоо тэр одоо манжид эзлэгдэх тэр түүх явсан байгаа юм л да. Тэгээ яг хүмүүс болохоор нөгөө олноороо лам болоо дайчинг боллоо гэтэл дандаа энэ ертөнцийн өөр сүнслэг ертөнцийн тусгал байгаа байхгүй. Бид нэр сүнслэг ертөнцтэй хийсэн зүйлийнхаа тэгээ тусгалыг энэ ертөнцид харж яадаг. Таны одоо бас нөгөө өмнө бас таад үржижсэн нөгөө манай миний би бас энэ дээр айгу шаналж одоо жоохон шаналхан ч одоо хайшин жоохон имзгэлдэг. Тэгээ Монгол ингээ сайхан залуучууд миний найз нөхөд ч гэсэн яг ингээл гоё жинхэнэ амьдралаа босгох насн дээрээ зөвхөн мөнгө олохын тулд тэгээ Солонгост ажил хийж явж байна. Би өөрөө ч гэсэн Солонгост ажил хийж үзчихсэн. Тэгэл энэ ч ямар гоё ингээл одоо тий сургууль соёл байжсэн ч хамаагүй тэнд очивол зүгээр загнуулаад тэгэл твчээл шүдэ зоваал тэгэл мөнгө олох хэрэгтэй. Тэнгүүд миний одоо маш сайн найз гэхэд маш одоо залуу насны хамаг өдрүүдийг тэнд өнгөрөөж ажил хийж зүгээр л байртай болохын тулд гих мэтэр ингээд иймэрхүү зүйлүүдийг тулж байгаа. Гэтэл яг үндэ тэр Солонгос улстай манай улс ямар түүхтэй байсан гэхээр те одоо 7 удаа дайраад те нөгөө сүлдээ хаана бууж өгөөд манай улсад дагаар ороод за тэгээ нөгөө гүнжүүдээ өгөөд те бүх талаар ингээд ийм гүнж солилцоо тийм ээ. Гэтэл өмнө нь эзэн сууж исэн бол одоо очиод нөгөө хар ажлыг хийдэг болсон байхгүй. Одоо хараахан зарц боол биш ч гэсэн бараг л боолын хөдөлмөр эрхэлж штэ тийм ээ. Тэгэхээр одоо нэг бодлын одоо бас өрөвдөлтөй ч юм шиг тий одоо залуучуудаа тийм байгааг харахаар. Тэгэхээр дөрөв та хэлсэн шүү дээ нөгөө хаадууд нь харь оронд үхнэ гэдэг. Тэгээ түүнтэй адилхан бас одоо яг тэр магадгүй тэр цэтэн бол дарах ч юм уу тий тэр гиндэнгаа ч юм уу тий хойнд очоод алагдсан байдаг тийм ээ. Эдгээр явдлууд одоо бас яг тэр зүйлтэй давхцаж харагдаад байна л да. Тийм. Тэгээд миний хувьд бол яг хоо яагаад бид нэр л юм байгаа гэдэг л байнга л асуулт асуудаг. Тэг яагаад ийм байгаа гэдэг би өөрөө хайх гэж бодож утсан. Яагаад ийм байдгийг гэх тийм үү? Тэр 1985 онд одоо Спайл дээр тэнэг хүнийг Монгол гэж дуудуулсан тэр цагаас үеэр л хариулт нь өнөөдөр бидний Библиэлд л байсан. Тэг би бас Библи дээр хариулт нь байт юм байна. Бид нэр энийг хайх гэж энэний төлөө одоо юм үзэж энэ олон 400-500 жил маш их хүн дээр явсан. Гэхдээ би бас нэг үгээр таныг зориулъя гэж бодож байгаа монголчуудаа. Бас нэг юм байгаамаа. 1691 онд хэрвээ монголчууд манжид дагаар ороогүй байсан бол Казах шиг хувь заяатай байхсан гэдэг. Казах бол 400 жил Оросын иргэшэлд байсан. 1911 оны одоо Чин улсаас бид нэр салаагүй байсан бол өвөр монгол шиг одоо хятадын харайд байх байсан. 1915 оны 3 улсын хэлцээр хүчинг болоогүй байсан бол монголчууд энэ 49 оны санал асуулга одоо болохооргүй байсан. Монголчуудын юм цаана болохгүй байгаа юм шиг мөртлөө цаанаа бас болоод байдаг ард юм шүү. Тэгэхээр яг өнөөдөр бидэн дээр ямар асуудал байна? Яагаад бид нэр ийм болчихоо гэж байнга ирэл хайж хийх хэрэгтэй. Тэгэд бид нэр энэ буруу юмны хойноос юм уу буруу зүйл биш харин зөв юмасаа
бариад авчвал уг нь Чингис хааны хэлсэн үг гэдэг бас энэ үгээр урсуулъя гэж бодож байна л да. Өндөр уулын хөдөлцөөр өргөн далайн улам зөр хол хэмээн бүүцэх явбас хөрмө хүнд юмэ бүүцэх өргөөс таамуу биеийн хүчээр нэгийг ялна. Оюуны хүчээр олныг дагуулна. Би тэгээд дээрэс нь яг зөвхөн монголчуудаа урамгүй. Бид нар харин итгэлийн хүчээр дэлхийг эргүүлж чаддаг ард юм. Итгэлийн хүчээр бид нар дэлхийг эргүүлэх болно. Монголчуудын итгэл сэрэх болно. Монголчууд бид нар сүйл биш толгой болно. Энэ сэргэлт яг өнөөдөр бидний өнөөдөр өдөр болгоны хар бараан энэ улс төр энэ завхрал энэ олон юмтай үжигсэн бидний сэргэлт ирж байгаа. Энэ сэргэлтийг монголчууд бүгдээрээ хамт мэдрээд энэ үннийг бид нар зурж аваад энэ үнэндээ бид нар бол монголчууд бид нар үнэхээр сүүлж толгой болно. Яагаад гэвэл өнөөдөр бид нар тийм түүхтэй цоошин юм хийх гээгүй. Бид нар одоо юу гэдэг нэг тийм мундаг зам хийхгүй. Бид нар хийж үзсэн мах цусандаа мэдэрсэн дуудлага мэддэг. Дуудлага сэрхээр энэ ард түмэн бид нар бас том зүйлийг хийж чадах тийм ард түмэн учраас би ард түмэн үннийг хагаасаа үнэн таантай ойрхон байгаа шүү л гэдэг би ард түмэнд уриалдаг. Үнэхээр одоо таны яг саний хэлсэн тэр тохиолдлуудтай харьцуулахад те нэрэл одоо яг энэ улс орн үдид ингэж байж байгаа нь бас гайхалтай те бурхан тэгэхээр яг энэ хүмүүс зөрүүлсэн төлөвлөгөө байдаг баг. Тэгээд яа би нэг бас түүхийг сонсож байгаа хүмүүс сонирхол гэж бодож байна. Библи мэддэг хүмүүст. Тэгэхээр хоёр хотыг сүрүүлсэн түүх байдаг. Тэр нь болохоор Содом Гомора гэдэг. Тэр бол аимшигтай бузар муу тийм зүг одоо тий одоо нөгөө эрэгтэй хүмүүс ирэхээр хүчинтэх гэдэг байгаа тий тэр түүх шүү дээ. Тэнгүү тэр дотор Авраам гэдэг хүн бурхантай зөвшөлдсөж байгаа бурхан мэн тий энэ дотор тий хитгэн тий сайн хүн байвал яах юм тэднийг хамт битээ устгаач гэд. Тэгсэн чинь тий 50 хүн байвал тий өршөөч юу хамаг 50 хүн л явах өршөөч. Сүүлдээ ярьсараа 5 хүн сайн хүн байвал өршөөч гэж байгаа юм. Тэгсэн чинь яг үндэ 5 ч байгаагүй тий. Явж явж бараг 1 байх гадах шиг л байгаа. Тэр зүгтаас нь 4-өөс. Тэгэнгүүт яг нэг одоо тэр бурхантай хамт байдаг хүн байхад л тэр газар нь бас давхар ивэгдэж идэг байгаа. Тэгээ бид нар ингээл нөгөө түүхэнд ингээд одоо Мизувийн галтуулын одоо нуранган дарагдаад устцсан Помпей гэж хотын талаар мэднэ. Тэгвэл Помпей хотыг ингээл археологчид судлаад ангууд булан дохоо бүр биеийн үнэлэгчийн газар эрэгтэй хүүхдтэй унтж болж малдаг. Тийм цайны цагаараа дэ зүгээр гэдэг шиг зүгээр ажлынхаа тусалгаанаар ирээд эрэгтэй хүүхдтэй унтдаг. Тийм нөгөө замбраага алдсан газар байсан баг. Тэгэхээр нөгөө тийм явдал нь өөрөө шийтгэл дагуулж идэг, сүрэл дагуулж идэг. Тэр дотор байгаа харин буцаагаад байгаа бурхныг те Тэмүүжин одоо тэг мөнх тэнгэр мэн гэж залбирж байхад тэр өдөртөгчийг дагаад олон арат бүгд одоо бурхныг дагдаг хүн байгаагүй гэж таарна шүү дээ. Тэгэхээр үүнийг дагаад одоо явж байгаа шиг одоо нэг хүний ивэл бос хүмүүстэй бас тус болж идэг. Ийм зүйл харагдаж байна л да. Тий. Яг хөө тэгэл түүхээ би нэг ярианыхыг дэлж өстэй Керрижо гэж байгаа. Керрижо гэдэг нь хин удирдлагын түүний итгэл үншил улс орныг одоо хөгжүүлэх үү, унгаах уу. Тэгэхээр манай энд бол ерөнхийдөө өнөөдөр бас удирдах байгаа бас ажиллаа хийж байгаа хүн болгонд хэрэгтэй үг тийм үү. Тэгээ би энд бас нэг юм олзуурхдаг л да. 800 жилийн тэртээ дэлхийн үгэн санд бол ерөнхийдөө одоо шилбэл Солонгосын Кимчи одоо Японы Сакура гэдэг шиг тэр үед бол дарга, зарга гэдэг хоёр үг бол ерөнхийдөө дэлхийн үгэн санд үлдсэн байдэ. Монгол хэлнээс. Тэгээ бид нар бол дарга гэхээр одоо нэг дарга болох гээд байгаа юм шиг биш. Лидер, удирдагч, манлайлагч. Тэгэд яг хөө эн чин болдго юм. Хоорондоо тамийн дугаан дотор хоорондоо өрсөлдөж байхаар би бас өөрөө Азийн шүдний 2012 онд бас нэг холбооны ерөнхийлөгч болж үзсэн. Одоо бас нэг Азийн сонгоцлын хорвооны ингээ ерөнхийлөгч байж байна. Бид нар болтноо. Бид нар дэлхийн хэмжээний болцоотой хүмүүс. Тэрнээс одоо техмэн инхмэн ингээд сайн явж байгаагаа тэрийг ийшээ ирэхээр татчунгадаг тийм ард хүмүүс. Бид нар энэ одоо энэ байгаа нэг хүмүүсийн хэлдгэрийн тогооноос гарах хэрэгтэй. Би сайн явж байгаа дэмжих хэрэгтэй. Гэхдээ сайн явж байгаадаа атаархдаг биш. Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө тийм манлайлагч ард юм. Манлайлагчуд л дэлхийн ертөнцийн өөрчлөлийг авчирдаг болохоос зүгээр дагалдан байсчид өөрчлөлт авчрахгүй. Тэгэхээр дээрээс нь одоо бидний өөр хүүхдүүд энэ оюуны олимпиадуудаар ямар байна тийм үү? Монголчууд өнөөдөр энэ мэдлэлтэй байгаад үнэхээр төр зэсэг маань зөв одоо шилбэл алхмуудыг хийвэл энэ Монголын сэргэлт ямар хурдан бэ гэдгийг одоо physical age-аар ч гэдэг юм уу тэр нөгөө саксны тэмцээнээр ч гэдэг юм уу энэ жижигхэн сайн буюу шин тэмдгүүд чинь
монголчуудыг бид нэр сэргэлтэнд төр зэсэг хийдэг юм уу гэхэд энэ ард түмэн чинь сэрэх гээд байгаа гэдгийг л харуулж байна. Энтэй адилхан бидний итгэл үншил одоо энгийн та бид хоёр шиг жирийн хүмүүсээр ингээд аваад яриагдаад судлагдаад ард түмэндээ мэдүүлэгдээд таниулагдаад урамшуулагдаад тэгээ энэ ард түмэн сэрэж байгаа юм гэж боддог. Таны яг хэлснээр болох болтгой бүх зүйл Ерөөлн Баатар шиг. Тэгээд ахын яриаг сонсоход бол ерөөсөө л би түүх мөхийн талаар тэ маш бага мэддэг гэдгээ мэдэрч байна. Тэгээ маш их мэдлэгтэй үнтэй ярихад бол үнэхээр сайхан байна. Тэгээ танд бас нэг зүйл дээр бас талархлаа гэж хэлмээр байна. Одоо жоохон ярьжсанаас өөр зүйл. Япон Монголын эмнэлгийн төлөө. Яг тэгэхээр би 2019 онд нэг хамар нэг Америт гэдэг нэг өвчин туслаа. Тэгээд нэг маш сайн гисэн хувийн эмнэлэг дээр очиод баахан цаг мөнгө өрсөн. Үр дүн байхгүй. 2 улсын эмнэлгээр авсан. Баахан цаг мөнгө өрсөн. Тэгж яагаад яг тэр Япон Монголын эмнэлгийг надад нэг хүн зөвлөд. Тэгээ очсон. Тэгээ яг ихний эмчилгээгээр л тэр өвчин байхгүй болсон. Нөгөө би бүр үнэхээр туйлдаад одоо баг насаараа юм байх юм яах юм гэж бодчихсон. Тэгэл байхгүй болсон. Тэгээ тэр эмнэлгийн хандлага бас надад их гоё санагдчихсэн. Одоо нөгөө эмчнэр ээлжээр гарч ирээл тэ та нарт ингэж үйлчлэн гэдгээ бид нэр амлаж байна гэж ингэж мэхийн ёслол тийм Монголд байгаагүй бид нар чинь эмчтэр очихор загнуулдаг байсан шүү дээ. Тэгэл нөгөө аль суугаач яагаач тэгэл тэ. Тэгээ тийм юмнаас гарч ирсэн хүмүүс ч гайхаж байгаа юм чи. Тэгээ амар гоё орчинтой. Тэгээд нохойд нөдөр эмнэлгийг хөвчлэн гэж яг шуумал байсан юм байл л дээ тэ. Тэгэхээр тэр шуумыг гарахад бас би нөгөө битээ сонсгоо подкаст хийдэг багтаа тэргээр хүмүүсийг уриалжсан. Тэр зүйлийг эсэргүүцээрээ ийм гоё эмнэлгийг дахиад нэг нөхөр аваад үгүй хийшүү гэдэг тэ. Тэгэхээр та одоос Монгол хүмүүсийн энэ ангаахын ухаанд те энэ одоо эрүүл мэндийн салбарт юм хийсэн бас тэр 32-ын тойрог дээр байдаг эмнэлэг шүтэн эмнэлэг нүүр ам судлалын эмнэлэг гэж байдаг гэж байна. За ийм сайн зүйлүүдийг хийсэнд бас энэ нэвтрүүлгийн голоор талархаллаа гэж хэлмээр байна. За ялангуяа тэр Япон Монголын эмнэлэгт бол ми яг хувийн тимийг туршлага байгаа учраас талархаллаа гэж хэлмээр байна. За буцаад нөгөө Ватикан руу очие. За Ватиканы олдрууд дундаас яг энэ монголчуудтай холбоотой тийм гоё засийсан гоё юм товч фактууд байна уу? Гоё юм сэжмүүд юу байна? Одоо шил нэг сонирхолтой юм байгаа. Одоо ч бас ерөнхийдөө монголчууд мэддэг болчлоо. Энэ олон их сурвалжууд төр байж байна. Ер нь 1248 онд Кипр арал дээр Монголын цэргийн жанжин илжигтэй Ромын Поп Францын хаантай хилцэр хийжсэн. Хаа байсан тэр нөө Сайпрус гэдэг. Тэгээ Сайпрус арал дээр. Тэгээд тэнд одоо илжигдэж өөрөө Христ итгэлтэй шүү дээ. Хоёр туслагч нь бас Христ итгэлтэй. Одоо тэр түүхэн баримтууд захиа уулзалтын тэмдэглүүд бол одоо ерөнхийдөө бол хайхад бол бүх юм дээр ил тод байгаа. Тэгээ бас энэ бүх зүйлүүд дээр ингээ харж байхад том хараатай, том зоригтой, том одоо ард түмний юм гэдэг чинь бол бүхэл бүтэн тэр дэлхийн хаадууд ноёдуудаа уулзуулж ирсэн тэр гайхамшигтай юмнууд байна л да. Тэр бол нэг жишээ. За тэгэл ерөнхийдөө Монголын Байжуу хаан ноён. За тэгэл Персийн Антолийн удирчсэн Байжуу ноён тэгэл тэр олон өмнөдийн одоо нарийн захиа, занаа. За жишээлбэл энгийн наад шиг нөө Сириак Байбл гэдэг Библи. Сириак Библи дээр бол ерөнхийдөө Хүлэг хаан түүний хатан яг гадаад хэлэн дээр дохууц гэж байгаа. Монгол хэлэн дээр бол тогс хатан гэж ярьдаг. Тэр тогс хатныг талархал илэрхийлж ялангуяа Багдадын христийн сүм болон ерөнхийдөө тэр Перс авцаа байсан христийн сүмүүдийг хадгалж үлдээсэнд нь талархаад тэрийг одоо Елена Константин гэж дорны бүр ингэж одоо жишиж хийжсэн тэр Библийн хавцалж исэн тэр гайхамшигтай баримтууд бас одоо түүхэнд үлдсэн байж байна. За гэх мэтлэнгээр яриад байвал одоо олон юм байгаа. Тэгээ бид нар бас өөрсдөө нэгдүгürt бас орчин үед бол нөгөө одоо хайж болох бүх болцоо байгаа учраас хайгаад үзээрэй. Амраа үнэ ярьж гэн худлаа ярьж гэнэ. Альсвал энэ бүх зүйл өнөөгүй юу? Бидэнд бол өөрсдөө одоо баталгаажуулах, баримтжуулах түмэн болцоо байгаа учраас би залуучуудыг үзэж хараа. Тэгээд энэ бүх зүйл нь хаанаас гарах эхэлдэг гэхээр Библиэлд л тэр хаадууд, тэр ноёдууд, тэр хүчрхэг занчид хараагаа зорилгоо авч ирсэн шүү л гэдгийг хэлмээр байна. За би бас яг одоо нэг сүрхий мэдлэгтэй юм биш л те энэ зүгээр юмнаас унших гэж байгаа. За нэг гоё баримт энэ болохоор Библийн музей дотор байсан зүйлүүд юм байна. За тэгэхээр нөгөө мундаг хүн авчирчаад зэрэгцээд одоо яриад байгаа дуучлаарай. Гэхдээ яг энэ гоё юм байлээ.
Ингэж байгаа. Булган аймгийн Хотог өндөр сумын Намнан уулын Сүүжийн даваа гэдэг газар олдсон 780 он үед хамрагдах рууны бичээст Христ итгэлд санвартан хоёр чудаа мар гэж нэрлсэн. За Христ итгэгчдийг эрхүүн гэж нэрлэдэг байсан. Одоо нөгөө итгэгчнэр гэж яриад байгаа шүү дээ. Энэ хүмүүсийг монгол хэлэнд эрхүүн гэж хэлдэг байсан. Олон тоон эрхүүд гэж хэлдэг байсан гэж. За энэ ганцхан монгол хэлээр биш. За Сир, Уугур, Хятад, Монгол, Пакс ба Армен, Перс хэл дээрх их сурвалжид Христ итгэдэг хүнийг ингэж заа нэрлсэн байдаг гэж. Тэгэхээр энэ зүйл чинь бас ингээл дахиад тэр үед явж штэ тийм ээ. Яг хоо мар гэдэг хүн бол одоо нэлээд шашны том мэндэгтэн хүмүүсийг бас хэлдэг мар. Одоо ч гэсэн ерөөд байгаа. Тэгэхээр Монголын эзэнт гүрний бас одоо бид нэр тэв тэнгэрийг гээл нэг яриад байдаг штэ. Тэр тэвгэрээс илүү тэрний үед бол ерөнхийдөө Монголын эзэнт гүрний бас хамгийн том шашны ерөнхийдөө эрх мэдэлтэн бол мар усан гэж юм байсан. Мар гэдэг бол одоо шашны том одоо мэндэгтэн байгаа. За тэгээд дээрэс нь бас нэг бидэнд бас нэг түүхэн хувьд бас их тийм олзуурах штэ цаг үе байгаа. Ялангуяа Монгол улс Унгар улсаас Монгол улсын сууж байгаа элчин сайд Борболгоо бол ерөнхийдөө 5 6 7 дугаар зууны үеийн Монголын Христ итгэлийг маш сайн судалсан судлаач байгаа. Түүний Орос, Англи, Унгар хэл дээр хийсэн судалгаануудыг харуул Монголын газар нутаг дээр байж байгаа эртний Христ итгэлийн талаар маш олон дийлгэрэнгүй гой одоо бүгдөөхэн баримтжуулсан баримтууд судалгааны ажлууд бас хэвлэгдсэн байгаа. Тэгэхээр өөрсдөө залуучууд хайж олоорой л гэж хэлж байна. Зөв. За би бас нэг сонирхолтой юм уншиж өгье. За энэ болохоор яг за би зургийн эдит дээр оруулъя. За оруулахгүй ч магадгүй утсаар юу ч гэсэн харуулчих. За тэгтээ манай эдитээр оруулах баха. За ингэсэн баг. Ийм олдвор дээр одоо нэг хүний булшны чулуун дээр ингэж бичсэн баг. Александр хааны тооллын 1564 он буюу одоо бидний тооллоор бол 1253 он гинэ. Хятад тооллын өвхөр жилийн ихэнх сарын 20-ны өдөр нутгийн засгийн тэргүүн нэмэлт цэргийн ангийн дарга явнан 71 наснда тэрээр бурхны зарилгийг гүйцээв гэж. Энэ агуу хүний сүнс Деважинд мөнх амьрлах болтугай гэж. Тэнгүүд нөгөө юун тэр одоо тэ итгэлээсээ ичих айхтэй энэ хүн 71 насны дээр бурхны зарилгийг гүйцээвэ гэж ингэж бичүүлж шүү дээ. Тэ явна гэдэг нь уг нь явна биш Йохан юм байгаа. Тийм үү. Тийм. Тэгээ хоёрт бол Тэнгэрийн зарилгийг биелүүлэх гэж байгаа. Тэгээ Тэнгэрийн зарилгийг биелүүлэх гэдэг бол ерөнхийдөө Христ итгэлтэй хүмүүсүүдийг бол агуу захирамж гэж байдаг шүү дээ. Тийм. Агуу захирамж. Марк 16:18. Тийм. Тэгээ Матай номын 28-ын 19 20 дээр байдаг нөгөө бүх үндэсний дагалт өгч. Энэ Тэнгэрийн зарилгийг биелүүлсэн тухай буюу агуу захирамжийг биелүүлсэн энэ хүн хийдгээ хийсэн эцсийн хүртэл явсан гэсэн утгатай тийм одоо гүнзгий утгатай юм байгаа. Тэрнээс үүш нөгөө мааны бидний одоо нөгөө Монголын одоо шарилын чулуун дээр чи мааны өсөг өчөөд байдаг тийм биш. Энэ хүн эзнийхээ бурхан эзнийхээ таалалд хүсэл захирамжийг биелүүлсэн гэсэн утгатай тийм гүнзгий утгатай юм байгаа шүү. Зөв. Энэ дээр бид нэр бас наад чин Монголын улаан хатаас олдсон байгаа. Би энэ бас яг энэ олж исэн хүнтэй бас ерөнхийдөө уулзж ирсэн. Тэгээ өөс би өөрөө нэг судлаач хүний хувьд одоо Монголын эзэнт гүрний үеийн 1054 загалмаа Хонконгийн сургуулийн доор бол музей болцсон байж байгаа бүр ингээд. 1054 загалмаа. Тэгээ ер нь ингээл юм хайгаад байвал маш олон сонирхолтой юм байгаа шүү. Танаас яриулах юм ч коми их байна да. Нэг хоёр нөгөө зураг авсан юм ярихад шууд мэдчихэж шүү бүгдээ. Тэр Марк 16-гийн 18 биш 15. Марк 16-гийн 15-аас 18 орно. За дахиад нэг юм асууя. Одоо их Монгол улстай ингээл тэлэл гараад ирлээ шүү дээ. Дэлхийн мэддгүйс нэг гинт мэдээлэл хэллээ шүү дээ. Энийг одоо яг тухайн хүмүүс нөгөө тэнгэр элчнэр хэлээ гих мэтэр ингээл тайлбарлаж ирсэн гэж байна шүү дээ. Тэм ямар нэгэн иш үзүүлэлийг биелсэн гэдэг ч юм уу те. Тийм зүйлүүд байдаг. Ер нь бол 1098 онд Ерүсалимыг Саладин далтсан. Саладин гэж одоо исламын том хүчрхийг жанжин. За энэ дээр бол одоо Kingdom of Heaven гэдэг одоо нөгөө тэгээ одоо оройд гараад байгаа кино байгаа шүү дээ. Тэгээ Саладин далтаад. Тэгээ ерөнхийдөө тэр цаг үеэс эхлээд ерөнхийдөө нөгөө Роман Латин Ром Европ гэж ярьж байгаа нөгөө Ромын попд хариалагддаг тэр улс орнуудын дунд бол маш их олон
одоо загалмайны дайн одоо зарлагдаж тэнд хүүхэд тариачин одоо ядуу ард хүн болгоо ингэж Иерусалимыг чөлөөлөе гэж явсан нэг одоо тийм дайн. Тэгээд байнга нэгдүгээр крусэд, хоёрдугаар крусэд. Тэгээд энэ дэд болгонууд нь үр дүн өгөхгүй байжгаад 1153 онд Отто Прессинг одоо Фредерик Барбаросо гэж одоо Герман улсыг үүсгэн байгуулагч улаан сахалд Фредерик гэдэг шиг одоо нөгөө Гитлерийн Германууд нэг Барбарос төлөлгөө гэдэг шиг тэрний нэрээр хэлсэн Фредерик Барбаросын дүү гэсэн болов ах нь байлоо Отто Прессингд нэг захиа ирсэн. Тэгэхээр тэр захиан дээр бол ерөнхийдөө Дорноос Азаас за нэгэн улс бид нар байна. Тэгээ бид нар бол өөрийнхөө тойруулаад бидэнд өөр итгэдэг Христ улс бөгөөд өөр итгэл үндэслэлээр одоо хүрээлэгдсэн улс байгаа. Тэгээ бид нар та нарт очиж тусалнаа. Иерусалимыг чөлөөлнө гэдэг 1153 онд. За. Тэгээ энэ захиаг бол ерөнхийдөө монголчууд энэ түгээр түүхэнд орол нөгөө Престер Жон гэдэг. Пресбитер Жонч гэж ярина, Престер Жонч гэж ярина. Тэгээ энэ захиа одоо бас ерөнхийдөө бас хайвал байгаа. Тэр захиа нь ямар хэл дээр бичигдсэн? Мэдгүй одоо би тэр захианы зүгээр англи латин хуулиар гэл ерөнхийдөө би бол юу байсан. Тэгээд тэр захиан дээр бид нэр Иерусалимыг чөлөөлөхөд тааваг туслана гэх. Тэр нь Монголоос ирсэн. Тэр нь Монголоос ирсэн. За тэгээд тэр захианы хувьд бол Европод хүлээлт үүсгэсэн. За нэг улс бидэнд ирж туслах юм байна. Иерусалимыг чөлөөлөх юм байна гэдэг. Тэгээд 100 хэдэн жилийн дараа үнэхээр тэр чинь 1153 он шүү дээ. 1250 онд Багдадыг монголчууд болгоод гэхдээ 1240 оноос бол Монголын хаадуу цугаараа одоо эвсэл байгуулъя, Иерусалимыг чөлөөлөё гэдэг нөгөө Европынх нь айгаал алгуурлал одоо яваад исэн. Тэгээд Монгол цэрэг дангаараа яваад Иерусалимыг чөлөөсөн юм байна. Тэгээд энэ зүйлийг бол ерөнхийдөө зүгээр нэг түүхийн нэг тийм гэхээс илүү нэг тийм одоо тийм гайхамшигтай нь холбож тайлбарлах хэрэгтэй байгаа. Юм бүхэн цаанаасаа санаандгүй байдаг ус. Цаанаасаа бүх юм өөрийн цаг хугацаатай төлөвлөгөөтэй. Тэгтээ тэр сүнслэг, тэр тэнгэрлэг, тэр зүйлүүдийг бид нэр холбож бас тайлбарлах хэрэгтэй болгож байна. Тэрнээс юм болгон spontaneous гэж ярьдаг шүү дээ. Нэг юм гэвэнтэл одоо ингээл нэг тохиолдол биш. Тэгээ нөгөө дайснуудыг чинь би махчин шуваг босгож дорн зүгээс ирүүлж дарнаа гэд тэ. Тэр зүг нь л Библиэлд байдаг. Тэгээ тэр бол яг нөгөө Бабилоны хаанаар ч юм уу ийлсэн байгаа. Гэхдээ монголчуудтай бас давхцаад байгаа. Яг тэр нөгөө Чингис хаан чинь Исүхэ Баатар Чингис хааныг тэ нөгөө бүртэйг бэр болгох гээд очиход тэ бүртээгийн аав нь зүүдэлсэн байж байгаа юм. Тэгээ урд чинь нэгэн цагаан шонхор тэгээ нар сарыг ингээд савартаа атгаад тэгээ ирхшэн байхыг би зүтэлсэн гэдэг. Би зүг ирж байна уу? Гэхдээ яг Монголыг ирж туслана гэд тэгээд монголчууд 1240 онд одоо Унгар руу Польш руу явлаа гэсэн чинь нөгөө туслана гэж хэлсэн улс орн чинь бидэн лөө дайрлаа гэл нэг бахан сандрал сүүлдээ нэг монголчууд чинь зэрлгүүд юм байна, бүдүүлгүүд юм байна, тартаарууд юм байна. Тэгэл янз янз бараг л хүний махан хүнстэн болгоод бидний чинь янз янзаар битсэн штэ. Тэгээд дараад нь монголчууд очиод нөгөө Иерусалимыг чөлөөлөд ирэхээр бүгдээр алгадшаал баярлал. Тэгтээ айгаал. Тэгтээ өөрсдөө бид нар бол олон удаа хамтарч ажиллах хүсэл тавьж исэн ч гэсэн нөгөө хэд мань хүлээн аваагүй нэг талаар доромжилсан. Бид нарыг одоо шилбэл тэр хоризм тийм үү? Аддын нөгөө Мухаммад эднэр чинь одоо Монголын нөгөө зарц нарыг ингээд сахлын усаа олоод толгойг нь хүртэл аваад ингээд явж исэн. Тиймэрхүү байдлаар бас хүндэтгэлгүй хандж исэн зүйлүүд байсан баг. Тэгэхээр тэр зүйлээсээ болоод монголчуудыг одоо дайснууд гэж харддаг. Тийм зүйл байсан. Гэхдээ тэд нар бол ерөнхийдөө 1241-2 онд бол ерөнхийдөө Унгар одоо шилбэл Польш дээр очиж Монголын зэрэг буцаад тэгээд дараад нь бид нар бол ерөнхийдөө Иерусалим явсан. Гэхдээ бүх зүйлийг одоо юу гэдгийг хүн өөрийнхөө л дүгнжсэн үгнэл. Гэхдээ бид нар
хувь зээнэ ирэхээр бид нар бол хэл байна, чадал байна, мэдлэг байна, библи байна. Тэгэхээр бид нар энэ зүйлүүдийг өөрсдөө сүнслэг дүгнэлтийг бид нар хийж байгаа энэ цаг үе байхгүй. Гайхалтай. За бас нэг таны 3 мэрэгний талаар нэг сэжим ярьж байсан шүү дээ. За энэ бол одоо яг таны ярьсан шиг одоо саяг хүртэл маш баттай зүйлүүдийг ярьлаа тий. За энэ бол нэг сэжим маягийн гэдэг юм тий. Тэр талаараа даавалцж. Яг хуу тэр Престер Йохан, Престер Джон, Пресбитер Джон гэдэг тэр захиан дээр бол ерөнхийдөө би 3 мэрэгний орноос л бичсэн байдیں۔ Тэгэхээр 3 мэрэгний орн гэдэг бол нөгөө бидний хэлдгээр Библиэлд байдаг Тримажис тийм үү 3 мэрэгэн Иесусыг төрөхөд байсан. За сонсож байгаа хүмүүстээ яг мэдэхгүй хүмүүс тайлбарлая. Би товчоныг тайлбар өгчээ. Иесус Христийг төрөхөд 3 мэрэгэн одоо нэг одыг баримжаалаад дорн зүгээс ирсэн гэдэг. Тэгээд одоо маш үнэтэй тэр бэлгүүдийг өгсөн, хаантаа уулзаад тэгээд буцаж ирээд одоо тэр Христийг төрөхөд бэлгүүдийг өгсөн гэж байгаа. За нөгөө хаан бол тэ хаан байгааг нь мэдчихэ надад хэлээрээ би бас бэлэг өгнө гэж хэлээд ер нь бол алах гэж ийсэн гэсэн үг. За тэгээд тэр хаан ирэх мэдлээ алдахгүй тулд маш олон хүүхдэд их ядчихсан. За тэрийг тэр 3 мэрэгэн бас мэдээд илчлэгдсэн байгаа тэр 3-т өөртөө оюунаараа мэдэх биш. Сүнсээр илчлэгдсэн баг. Тэгээд өөр замаар буцаж явсан гэж гардаг. За тэгээд энэ 3 мэрэгэн яг аль дорн зүгээс ирсэн аль улсын Энэтхэг юм уу, Перс юм уу, Аз, Хятад юм уу, Монгол юм уу гэл ингээл цаашаа яваалах нь. Тэгээ ийм нэг одоо энэ дэр бол асуулт хэвээр үлдсэн зүйл байдаг л да. Тэнгүү тэр захин дээр 3 мэрэгний орноос гэж бичсэн байна. Тийм. Энэ бол тэгээд зүгээр л би өөрийнхөө судлаач өний хувьд бол нөгөө үг болон утга цэнтэй. Тэгээ ялангуяа тийм учраас би энийг олзуурхаж аваад ерөнхийдөө судлаад тэгээ яг хуу Ватиканы түүхчид юм уу, Ромын католик шашны түүхчид юм уу, Персээс ирсэн ч гэдэг юм уу, Европын улс орнууд бол ерөнхийдөө нэг тэр Перс тэр ойрох дорн таваас ирсэн юм шиг л тэгж ярьдаг л да. Гэхдээ эн чинь Христийг төрсөн өдөр 1153 он гэхээр бараг 1000 жилийн дараа тэр байна гэхээр бас л одоо тэн дээр сэжрүүдийг бид нар бас ишлэг хүнзгий хайж үзэж өөрсдөө бисэн бас илүү их баталгаж болох шаардлагатай л да. Тэгээ 3 мэрэгэн 3 бас хаан байсан ч гэж үзээд байгаа шүү дээ. Тэгэхээр 3 улсын тэргүүнч ирсэн байж магадгүй гэж үзээд байгаа юм тийм ээ. Энэ тэнгэр газрыг бүтээсэн бидний агуу эзний тэр өөрийн хүний биеэр буугаад тэрж байгаа үед бол малчид хончиж ирсэн, хаадж ирсэн. Тэгэхээр энэ яагаад болдгоо тийм үү? Ялангуяа энэ ч бол агуу хүндрэлтний түүх нь гайхамшигтай тохиолдож. Тэгэхээр тэр дуудлагатай хүмүүс юм уу? Тэр бас нэг тийм үе тэр цаг үеийн хүмүүс л очсон байж таарч байгаа юм. За тэгээд танд маш их баярлалаа. Яриагаа энэ үрээд ер нь дүгнэе. Тэгээд танаас ер нь асуугаад яриад байвал ерөөсөө маш их юм яриулаа л амир юм байна. Ахтай ер нь ойр хорхоо уулзчих юм юмсан, ойр хорхон подкаст хийж явах юмсан гэмээр. Тэгээд үнэхээр ахын яриаг сонсоход бол бас юм мэдэхгүйгээ бол маш их мэдэж байна. Одоо түүхийн тал дээр. За тэгээд танд ямар ч байсан өөрийнхөө үнэтэй цагийг гаргаж ирж өнөөдөр бидэнтэй ярилцж байгаад баярлалаа. За та одоо энэ бас сонсож байгаа хүмүүстэй хандаад гоё хэлхийг хүсдэг таны тийм гоё мессежүүд юу байна да? Яг хоо миний амьдрал эгэлж ирэн. Би бас л бусдаагаа адилхан л өсөж өндийж яасан нэг тийм онцгой одоо явахгүй ард юм. Тэгэл яг хоо түүхийн хойцооны ирэхээр Кубад сурж дараад нь Токиогийн сургууль доктор хамгаалаад ихэнх үедээ бол Монголын эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөл гэж явж байсан. Тэгээ тэр эрүүл мэндийн тогтолцоог өөрчилж явахдаа яагаад гэвэл миний сэтгэл өвчсөнгүй бол Монголын ялангуяа сүүлийн 30 хэдэн жил бол Монголын эрүүл мэндийн тогтолцоо маань их сургуулийн бааз эмнэлэг болоод унтсан хэцүү 50-60 мянган бааз эмнэлэг гэдэг нь их сургууль одоо оюутан эмч болдог тийм эмнэлэг байхгүй. Оюутнууд чи энд тэнд хөвдөж шахуу явлаа штэ. Шууд практиктай тийм судалгаатай. Танхимд сууж баг эмч болдог байсан. Тэгээд энийг өөрчлөе гэдэг том мөрөөдөл байсан. Тэгээд тэр нь бол хэрэг 32-ын сургуулийн одоо 32 дээр байгаа нүүр амсгалын сургуулийг улсын төсвөөр нэгч мөнгө авалгүйгээр уг нь 500 хоног дотор боссон миний нэгдүгээр мөрөөдөл. Хоёрдугаарт нь бас Токиогийн сургууль байсан бас Монголын ард түмэн эрүүл сургууль байх нэг том юм нь бол энэ их сургуулийн эмнэлэг байсан. Их сургуулийн эмнэлгийг бас Японы ард түмний бурхан эзэн үнэхээр хөдлөж тэр эмнэлгийг бий болгосон миний амьдралын 2 дахь мөрөөдлийн биелэл. 3 дахь мөрөөдөл маань бол Монголын ард түмэн үннийг мэдээсэ бурхан эзэнд
алдар хүнтэл магтаалыг өргөөсэй гэдэг миний мөрөөдөл байдаг. Энэ мөрөөдлөөр л амьдарч байгаа. Тэгээд монголчуудаа би бас энэ сайхан түүхийн энэ гайхамшигтай цаг үед монголчууд маань сүйл биш толгой болоос. Монголчууд гуйдаг ард түмэн биш. Царайчилдаг ард түмэн биш. Монголчууд харин харц өндөр итгэл дүүрэн үнэхээр зоригтой бөгөөд тууштай ард түмэн байсан байгаасаа гэж хүсдэг учраас л энэ миний амьдралын утга учир байдаг. Тэгэхээр бид нар бас энэ сайхан цаг үед бас ингээ хамтдаа гэрчин болоо явж байгаа учраас одоо монголчуудыгаа үннийг хайгаасаа. Үнэн та бүгдээ ойрхон байгаа шүү. Үнэн магадгүй та бүгдийг ярьж байгаа зүйлүүд үнэн удлааг бол Библи үзээд уншаад үзээрэй. Чуулганд очиод үзээрэй. Христ итгэлийн хүмүүсүүдээс та уулзаад танилцаад үзээрэй. Бурхан та нарт энэ олон гайхамшигтай цагийг энэ сайхан ерөөлөд илгэхээр өгөхөөр зэхэж байгаа шүү. Тэгээ би Монголын ард түмэн сайн сайхан болох цаг мэдхэн байна, ойрхон байна, хаяанд байна л гэж боддог. Амен. Таны хэлснээр болог. Баярлалаа. За баярлалаа. Дараагийн дугаар болцгаая.